Явгат бол видеокастын 2 дахь улирлын 5 дахь дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Дугаарын хамтран ажиллагч Ийсан, Cafe Bene Roto Sinopecta баярлалаа. За өнөөдрийн дугаарт Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд болон оюутан тамирчид мөн спорт аналист Төмөр ах маань хүрэлцэн ирсэн байна. За Төмөр ах бол өнөөдрийн дугаарт бол зочин хөтлөгчөөр оролцсон. За би өнөөдрийн дугаарынхаа хүмүүсээ танилцуулъя. Ямар ч гэсэн Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Оюун ундраа группийн гүйцэтгэх захирал Тэнүү. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За манай оюутны сагсан бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга сагсан бөмбөгийн спортын мастер Өсгөө 2. За тэгээд мөн энэ жилийн 2019-оос 20 онд шилжих жилийн оюунлаг оюутнаар тодорсон 2 тамирч маань хүрэлцэн ирсэн байна. Санхүү эдийн засгийн их сургуулийн тамирчин Дүлгөн болон Отгон дэнгэр их сургуулийн тамирчин Намуунаар хүрэлцэн ирсэн байна. За тэгээд бүгдээрэнд нь өдрийн мэнд. Одоо нэг хүмүүс юм олон одоо хүмүүс байгуулахаар бүгдээрэнд нь хамтд нь өдрийн мэнд хүргэчээ. За өдрийн мэнд. За өдрийн мэнд. Би тэгээд түрүү сая ярианаас чинь шууд тамирчин гэхээр нэг жоохон хол сонсогдоод байна. Оюутан тамирчин гэдэг хиллэг ер нь бид нар оюутны лигийн бүх одоо оюутан тамирчдад бас байх хэрэгтэй болов тий. Студент атлет гэдэг одоо Америкийн спортод NCAA спортоор тэр шиг оюутан тамирчин гэвэл бид нар эдгээр тамирчдаас бус тамирчдаас арай нэг ялгаж ингэж шууд хүлээж авах юм болов гэж бодож. Тэгээд одоо зочин хөтлөгчийнхээ ирэхээр шууд ингэж яриад тавьчихаас оюутны сагсан бөмбөгийн холбооныхан маань түүхт 20 дахь улирлаа амжилттай зохион байгуулад дуусаад 7-8 хонжийн тэгээд гоё улирал болж дууслаа. Та бүхэнд гоё улирал зохион байгуулсанд бас би үзэгчийн хуваар баяр хүргье. За баярлалаа. Миний хувьд одоо хөтлөгч гэсэн өнөөдрийн дугаарт те бас зочин гэдгээр бас оролцож байгаа. За тэгээ бас миний би өөрөө оюутны сагсан бөмбөгийн холбооны бас энэ удирдлагын багт ажиллаж байгаа те. Тийм учраас бас Төмөр ахтай одоо микрофон аваад ер нь бүрэн шилжүүлэх гэсэн бодолтой байгаа шүү дээ. Тий. Тэгээд яг хуу түүхт 20 дахь улирал гэдэг утгаараа энэ жилийн оюутны лигийн энэ улирал бол маш их хүлээлттэй байлаа шүү дээ. Эхлээс өмнөх улирлын тэр одоо дууссан өдрөөс хойш тийм ээ. Тэгээд зохион байгуулалтын ажилд бол үнэндээ маш их ажил байсан байж таараа. Тэгээд өнөөдөр ирсэн 2 тамирчин маань ямар онцлогтой байгаа вэ гэхээр оюунлаг тамирчин гэж оюутны сагсан бөмбөгийн холбооноос маань жил бүр тамирчтай нэг тамирчныг онцолж байгаа. Эмэгтэй төрлүүдээс нэг тамирчныг онцолж байгаа. Ингээд энэ жилийн 2 оюунлаг тамирчин маань ирсэн байгаа. Энэ бол бидний бас өнөөдрийн хамгийн гол ярианы сэдв байх ёстой болоо. Оюутны сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагааны хамгийн гол чиглэл нь оюунлаг тамирчин гэж ямар хүмүүс байгаа. Яагаад бид нар оюунлаг тамирчин гэж онцлоод байгаа юм бэ гэдэг талаас бид нар бас ярих ёстой болоо гэж бодож байна л та. Нарийн бичгээс эхлэх үү? За тийм. За тэгэхээр манай оюутны сагсан бөмбөгийн холбооны зүгээс бол яг оюутан тамирчдад зориулсан нийт одоо оролцож байгаа тамирчдад зориулаад ирэхэд бол оюунлаг оюутан тамирчин хөтөлбөр гэдэг төвчүүлж явж байгаа. Тэгээд энэ хөтөлбөрийнхөө хүрээнд бид нар бол яг оюутан тамирчдад анхаарсан одоо янз янзын арга хэмжээ зохион байгуулж ирдэг. Энэ дээр бол хамгийн том шалгуур нь манайд бол манай оюутны тэмцээнд оролцож байгаа. Манай оюутны чад болж байгаа тамирчин маань өөртөө бол сурлагаараа хамгийн гол нь бол GPA нь 2.1 стэйж байх хэрэгтэй. Тэгжээс тэмцээнд оролцох эрх нь үүсдэг. Тийм онцлогтой байна. За тэгээд жил бүр бид нар бол оюунлаг оюутан тамирчтай бол тодруулахтаа бол ерөөхдөө бол бүх одоо оюутан тамирчтайхаа мэдээллүүдийг сургуулийн голчийн мэдээллүүд яг сургуулиас нь аль бие усны тамга тамирчтай хэсэгтэй тэр мэдээллүүдийг хүлээж аваад тэрний үндсэн дээр бид дүн шинжилгээ хийж үзээд энэ тамирчин энэ оюутан тамирчин өнөөдөр энэ улирал ингэж сурлаа дараагийн улирал ямар сурч ин те дүнгийн голчооноор хадгалж авч чадчих юм эсвэл цаашаа өсгөх чадчих юм те ерөөхдөө тэр мэдээллүүдээр дүн шинжилгээ хийж үзээд за нийтдээ авсан мэдээллийн үндэслэл нэг шорт лист гаргав. За тэгээ шорт листэн дээр үндэслээд яг энэ жил бүртээ бид өөрсдөө хэлцээ аль амарчин дээр төхөмжтэй оновчтой байдаг ярилцсан үстэй. За энэ жилийн үед манай Батисос ихтэй сургуулийн одоо хувийн ихтэй сургуулиас Батисос номоно шалгарсан байгаа мөн одоо санхүүгийн сургуулиас төлгөө шалгав. Би жоохон дэвтрүүлээд асуувал одоо шорт лист гарч байгаа гэж нийтдээ хичнээн оюутан тамирчдаас 2 одоо шилдэг маань тодорч ийн гэсэн үг лээ. Энэ нь бол манай оюутны лигт ч юм бол 1000 гаруй тамирчин байна. За оюутан тамирчид байна. За оюутан 1000 гаруй оюутан тамирчин маань бол яг хөө мэдээлэл бид нэг ингээд яг цуглуулж авдаг л та. Тэрнээс бол нэг цуглуулж мэдээлэл мэдээлэл нэг 70-80% таа буюу за нэг 700 хамгийн багтаа нэг 700 оюутан тамирчин мэдээлэл ирж байгаа гэсэн. Тэрэндээ бид нэр өөрсдөө дүн шинжилгээ хийж үзээ. Хамгийн түрүүнд тавьдаг шалгуур маань өөрөө гэхээр яг дөнгөж 1-р курсын оюутан тамирч ихээс илүүтэй бид нэг тодорхой нэг сурцсан 3-4 курстэй тэр оюутан л тавьж шалгалт болж байгаа. Тэгээд дээрэс нь
өөрөө энэ оюут маань өөрөө хичээл номонд хэр суралцж байна гэдэг мэдээлэл гарч байгаа. Тэгэхээр яг авж байгаа мэдээлэл маань тэр бүх мэдээллийг харуулж байгаа л да. Намна одоо чинь мэрэгжлийн яг үндсэн сонгосон мэрэгжил нь юу вэ? Хууль эрх зүйн. Хууль эрх зүйн гэж их л унших хэрэгтэй юм байна шүү дээ. Тэгэж их уншиж судалгаа хийхээ хажуугаар сагсаа тоглоод яаж амжуулж байна? Энэ жил төгс курс гэж би сонссон. Ер нь оюутан тамирчин байх амьдрал юу ямар ялангуяа эмэгтэй тамирчин байд. Миний хувьд гэх юм бол яг манай бэлтгэл болохоор яг өглөө дандаа 8 цагаас ордог. Оо за. Бүтэн жилийн турш одоо 2019-с 20 оны оюутны лигийн хувьд бол өглөө алга 8 цагаас орсон. Тэгээд яг бэлтгэлээ яг өдөөс хойш орчих юм бол ерөөсөө хичээлээ давтах хугацаа биднэрт гардаггүй. Тийм болохоор өглөө бэлтгэлээ орчоод өдөөс хойш хичээлдээ яваад ингээд номын сэнцуугаад хичээлээ хийх боломж нь бэлэн байдаг. Өглөө эрт бэлтгэл гэж бас өрнөцсөн шүү дээ. Энэ сасан ч одоо ер нь манай дээдлийг ч тэр дандаа орой хийдэг үстэй. Би ч одоо ажил хараад өглөөний бэлтгэл аягүй дургуй юм шүү дээ. Энэ жилийн удирдлагын онцлогийн талаар тэнүү энэ онцлоод нэг базаад хэлвэл яг энэ асуултыг олон хүмүүс асуусан баг л да. Гэхдээ ер нь зүгээр одоо 20 дахь удирдлаа бид нар ингэ зохиоод дуусчлаа. Бүхэн удирдал гэдэг утгаараа тий. Юу ч за яг онцлох гэх юм бол цар тахлын улмаас хойшилсан. Хэдэн сар тэмцээн маань үргэлжлээгүй. Жил ингэ сундсан тий. Бараг бүрэн жил сундсан тий. Яг бидний сая хаасан яг тэр өдөр нээс өдөрт таарсан. Тэгэхээр 2020 оны 20 дугаар улирал маань бол ерөнхийдөө хаалтаа хийгээд давхар нээлттэй гэж. Тийм үргэлжлэж явж байгаа тийм улирал болж хуурсан. Ганц яг гол одоо жишээлбэл онцлог зүйл гэх юм бол өнөөдөр яг оюутны сагсан бөмбөгийн холбоо нь одоо спонсор байгууллагуудыг сургуулиудтай зуучилж өгсөн илүү онцлогтой болж хувирч байна. Тий, энэ өөрөө залуучууд болон энэ нөгөө спортоор энэ ялангуяа сагсан бөмбөг тайртай сагсан бөмбөг хичээлж байгаа тэр улсын болон хувийн сургуулиудыг одоо төгссөн ч юм уу үгүй бол дэмждэг. Тэр одоо хүсэл сонирхлоороо өөрсдийн одоо шилбэл хүсэлтээр дэмжиж ирж спонсорлыг гэдэг тийм хүсэлтүүд ирсэн, тавьсан. Тэгээ яг тэр одоо финалийн тоглолтын үеэр бол одоо дугаараар дурдаад хэлэхэд бол Монгол ижтийн захирал номин Хатагта номин тий. Хатагта номин Монгол улсын их сургуулийг спонсорлохоор болсон. MCS-ийн дэд ерөнхийлөгч Төвшөө ах маань шүтээсийн шаркийг спонсорлохоор болсон. Эдгээр улсууд маань өөрсдөө энэ сургуульд сурч ирсэн ямар нэгэн холбоотой хүмүүс байна уу? Би зүгээр яг гадны жишгийг бодохоор зүгээр яг тийм бодол сая буулаа л да. Яг зүгээр яг шууд бас холбоотой байхгүй юм шиг байна. Үндсэндээ түрүү жил ирж үзээд тоглолтод таалагдаад бас нэг тодорхой хэмжээний тоглогчдыг бас онцлоод ямар хуу боломж уулзсан байт юм гэдэг ярианы үндсэн дээр одоо энэ жилийн 20 дахь удаагийн одоо энэ хүү манай финалыг одоо түүхэн одоо жишээлбэл энэ өдөр бол бас тодорхой хэмжээгээр багууд маань спонсортой болж хөрж байна. Энэ одоо жишээ нь санхүүгийн засгийн их сургуулийн өмсгөлийг харахад Red Bull-ын одоо лого харагдаж шүү дээ. Тэгэхээр өмнө одоо мэдхгүй би зүгээр анхны оюутны лигээс эхлээд баг үзэгчээр ингэ явж ирсэн. Тэгэхээр тэр үед сургуулийн нэрл байдаг болохоос мэрэгжлийн баг шиг ингээд ивент тэтгэлийн юм бол байдгүй байсан. Тэгэхээр энэгээр бол нэг цоошин жишг ингээд гаргаж ирээд ер нь тогтооч гэж харж байна л да. Тэгээд оюутны лигийн хэмжээний одоо спортын багууд маань ингээд тодорхой бүс компаниудаар ивент тэтгүүлээд эхлэнэ гэдэг бол энэ төвшөнд дэмжлэг болоод бүр урд урдынхаас шал өөр болж эхэлж байна гэдэг юм л харагдаж шүү дээ тийм. Мэргэжлийн төвшний Red Bull одоо яг ивент тэтгэж байгаа тийм. Тий, ер нь бол хувцсан дээр нөгөө бидний тусалцаа үзүүлсэн байхгүй юу? Тэгээл ер нь Red Bull-ийн экстрим спортон дээр би ийм хоёр бох мөргөлж байгаа өвс байдаг шүү дээ гадны тийм. Багийнх нь нэр нь болохоор Storms гэлээ уг нь. Storms. Уг нь Storms гэсэн. Сүүлдээ Lightning болоо тэгээ. Янз бүр. Бараг буул болгоо соличмоор юм байна да багийнх нь нэрийг. Тэгхийн одоо ивент буулс гэдэг. Буулсгээ соличод ивент чинь илүү гаргал. Red Bull уу. Тас яг нь оюутны лигийн одоо энэ багууд бүгдээрээ хуучин бол сургууль байсан шүү дээ тийм. Одоо бол нэг тийм логотой өөрсдийн гэсэн нэг тийм хэм маягийн харуулсан одоо тийм амтны ч юм уу одоо ингээд янз бүрийн болоод байгаа шүү дээ. Энэ нь зүгээр цаашдаа одоо мерчендайз гэдэг байгаа тийм. Сургуулийн одоо
юу гэдэг хувцас сэргийл унаж бүх юм дэр нь аюу том үр нөлөө үзүүлэх байх гэж би бол харж байгаа шүү дээ. Дагаад эн чинь их гоё нөгөө соёл бий болчдөг л доо тий одоо юу гэдгийг магадгүй одоогоос нэг 5 жилийн дараа 10 жилийн дараахыг бид нар зүгээр төсөөлөд ингээ харах юм бол оюутны лигийн Final Four гэхэд том зааланд 10-20 мянган үзэгч байлаа гэхэд сургуулиудаараа ингээ секшн хуваагдаж суудсан багт бүгд сургуулийнхаа тий төгссөн сургуулийнхаа өмсгөлийг эсвэл бодолкийг ингээ нэртэй өмссөн мөсийн шонхроо зөвхөн нэг талдаа сууж идэг ч юм уу. Хотын гэрийн шилүүсүүд нэг талдаа. Энд ч одоо тэгээд нэг насны л дэмждэг баг болно гэсэн үг шүү дээ. Ямар тоглож байгаагаас нь хамаарат бид NC-ийн тоглолтууд тэмцээнүүдийг үзгээд те. Тэр үнэхээр гоё л доо. Ээж аавынхаа төгс сурсан сургууль сурна гэдэг үргэлжлүүлээ гэр бүлийн уламжлалд болоод явна гэдэг. Гэр бүлэрээ нэг багаар дэмждэг ч гэдэг юм. Ер нь цаашдаа бол бид нэг урт хугацааны нэг харуул их гоё бол. Манайд яг одоо оюутны лиг маань дөнгөж 20 дахь улирал бид нар 2.1 л өнгөрөөцсөн байна. Одоо зүгээр би өөрийнхөө сайн мэдгээр Америк их сургуулиудыг харах юм бол 200-300 жилийн түүхтэй тэр сургуулиуд чинь тэр кампус тэгээд тэр аялаар ингээд тоглолтоор явхад ээж аав эцэг эхчүүд үүсэг хідэн автобустай хүмүүс дагаж яваад тэр очсон хотын нэг зочдлуудыг тэр чигээр нь аваад ингээд явж идэг. Энэ бол өөрөө нэг гэр бүлийн үед бас нэг ээж аав нар марч майдан сүгээр өөрсдөө амралтыг тааруулаад гой хүүхдүүдтэй ингээд гэр бүлийн арга хэмжээ одоо явдаг. Тэр их гоё боломжтой. Энэ бол ерөөс яг эндээс л эхэлжээ. Миний за үндсэндээ одоо тэгэл та бас мэдж байгаа Америкч нөгөө яг NCAA болонгууд бусад бүх юм зайгаад дэмжиж байгаа одоо шилбэл юу хаусны гадаа тугнууд нь байж идэг. Тэгэл нөгөө хүүхдийнхэн өөрийнхөө одоо шил явж исэн сургуулийнхаа өмсгөлөөр өмсөөл тэр нь бүр ингээд бүр сэдэн сарж байгаа ингээд бүр уур амьсгал нь одоо бүрэн одоо шил болж өгдөг тий. Ингээ гоё уралцлаа. 2013 онд тэгээ 13 онд чи би нөгөө NCAA Final Four үзэж ирсэн шүү дээ. Тэгээд Атлантад болж ирсэн. Тэгэхэд одоо энэ Louisville нөгөө Michigan тэрийг гарч ирсэн. Тэгэхэд сагсна нөгөө NBA-с илүү том гэдэг нь оюутны лиг нэг Америкт даяар харагдаж байгаа All Nation гэдэг бүх хүн үздэг тийм. Яг тэр болж байгаа юунд хөлбөмбөгийн Америк хөлбөмбөгийн задгаа стадионы дээдлэн битгүүлж хагаад 82,000 хүний стадионд 78,000 хүн үзчихсэн баг. Тэгээд чинь би бол одоо 300 дугаар игнэ нэгэнд багч. Гэхдээ тэн дотор надад тэр уур амьсгалыг мэдрээд сайхан хоол идээд ингээд сууж байгаа л гоё байхгүй. Гэхдээ яг доороос бол эвтэх харагдана. Гэхдээ ерөнхий бол хамгийн артлын игнэнийх юм бол энэ дэлгэцээр үзэхсээр. Тэгээд яг за хүн амын тоо бага ч гэсэн дүнсээс Монголдоос энэ оюутныхаа яг оюутны сагс чинь мэрэгжлийн сагсыг бодвол яг энэ гоё цэвэр залуучуудын өрсөлдөөн гэдэг юм тийм. Одоо мэрэгжлийн сагс бол мөнгөний том гэрээний асуудал ороод ирэхээр тамирчид нь 100 биед ажиллахгүй ч юм уу тийм. Иймэрхүү асуудлууд гардаг. Оюутан дээр бол байхгүй яг байгаа үедээ 100 биед ажилладаг. Тийм учраас энэ гоё цэвэр өрсөлдөөн гардаг л. Тэр нь аюу гоё санагдав. Яг наад дээр дэрч яхаар сая ингээд оюутны лигийн Final Four би үзээд финал дээр бүр тайлбар хийгээд бол энэ залуучуудын нэг тоглолт юугаар амслагтай юм гэхээр одоо ялангуяа тайлбар хийхэд ямар ч юм амьсгаа өгөх зав өгөхгүй байна. Ингээд өндөр темптэй явсараа дуусч байгаа. Нүд үүсэхгүй нэг байна. Тэрнээс одоо нонстоп юм дуусчихгүй хөдөлгөөн боос. Тэрнээс одоо Монголын саксыг би үзэж ийлаа. Холбоонд ажиллаж ийлаа. NBA-ийн сакс тайлбарлаж ийлаа. Тэр чинь ингээд маш олон тайм аут, рекламны сурталчилгааны тайм аут аваад тэр хооронд амсыг идэдэг бол оюутны тоглолтууд чинь ингээд нөө дасгаж өгч тайм аут зогсоохын аргагүй гоё нөө юутай яваад байгаа болохоор дасгаж өгч ч гэсэн тэрүүгээр нь яваад өсрөөл нэг солилцоогоор нэг жоохон өөрчлөлт хийж байна. Бүр болохгүй яг завсарлага авлаа. Тэгтэл тэр 40 минут бол ерөөсөө ингээл өнгөрч байгаа байхгүй. Тэр зүй бол ерөөсөө тэгэхээр бид нар талбай дээр тоглож байгаа энэ залуучууд маань өөрсдөө эдрийн сэтгэл зүй ямар өндөрт байгаа вэ гэдээ би зүгээр төсөөлөхөд эдэрт үнэхээр атаарч ирсэн л да. Ямар гоё ирч өгч вэ. Тэр нэг бөмбөгийн араас явж байгаа. Өөрөө тэр эвгүй унаад ингэж гимтнүү байрнуу эдэрчөөс амаа алга байна шүү дээ. Ерөөсөө тэр бөмбөгийн төлөө амиа тавьж байгаа. Тэр тоглолт бол үнэхээр бүр нүд гүйцэхгүй амьсгал дээр ясаар болоос. Тэрүүгээрээ гоё л да. Таны тэгж ярингууд ч нэг одоо би харцаач. Яа шаарс босч байгаа шүү. Манай намын тоглолт хүртэл гоё шүү. Октодын финалийн тоглолтыг үзэж яхад яг ямар мэдрэмж төрсөн. Танаа тоглолт шүү. Тий. Одоо ингээд хоёр итүүхэн мөсөөр тоглож байгаа чи ирээд үзчихсэн шүү дээ. Тэгэхээр яг ямар мэдрэмж төрсөн. Маш гоё хийсэн шүү дээ. Нэг талаараа яг нөгөө нэг оронд нь өөрөөсөө манай сургууль ингээд тоглож исэн бол гоё гэдэг байдлаар нэг нөгөө талаараа ингээд маш өрсөлдөөнтэй байсан болохоор амар гоё шин. Сагуудынский их сургууль энэ жил улирал нь ямар амжилттай яв. Би бол зүгээр заавал энэ тэмцээнд бол авраг болох нь чухал биш гэж бодож байгаа. Яа тэгэхээр оролцсноо гэдэг маань өөрөө тэр залуучуудын хувьд бас их том амжилт байхгүй. Тэгээд
санхүүгийн эзэн их сургуулиуд маш олон жилийн түүхтэй баялаг саксны түүх бол ялангуяа айхтар том сургууль. Тэгээд энэ жилийнхаа удирдлагын талаар манай энэ жил одоо удирдалд 6 дугаар байраар шалгарч ирсэн байгаа. За мэдээж одоо ковидын цар тахал яг янз бүрийн болсон л доо жоохон баг юу юм уу гээл тээ. Тэгээ эхний шатанд бол манай мөсийн шонхрууттай уучраад харсан байгаа. Өмнөөс нь 2 жилийн өмнөөс яг мөсийн шонхрууттай нэг баясагийн үед нэг таарад нэг хожигдчихсэн. Энэ удаас энэ хариугаа аав гэсэн боловч яалч ажиж чадаагүй дээ. Энэ жилээс төгс курс явдаг лөө. Би энэ жил төгс курс явдаг. Та харамссан өнгөс мөсийн шонхруу төрүүлсэн те. Төрүүлсэн багт эхний шат. Авраасан баг хожигдсон заахгүй. Өмнө жил нас яг итүүгэндээс хожигдчихсэн баг. Бас яг ингээд яг адилхан юугаар юм. 2 авар болсон багт ингээд 2 жил дараалал. Зүгээр чи гэхдээ энэ сургуулийн багт тоглож исэн гэдгээрээ бахах хэрэгтэй. Би одоо зүгээр арай жоохон хуучны сакс руу эргээд ороход 90-ад оны сүүллийн 98, 99 он 2000 онд би оюутны лиг тоглож байгаа санхүү эдийн засгийн дээд сургуулиуд тэр үедээ Орчин тэмцээн болгондоо медалт байр шалгардаг бүр стандарт тогтоосон баг байсан байхгүй одоо манай хасуу хөдөлгөөний тусах тасалж хийж байгаа отхон жаргал байна, хайдар байна, ган зориг байна, бат зориг байна. Санхүү эдийн засгийн ялангуяа тухайд одоо амбих багш авч тэмцээн уралдаанууд ордог байсан. Санхүү улаан цагаан хувцастай нөгөө хувцас нь улаан байсан баха. Тэгээд тэр үуч нэг сургуулиуч яг нэг өнгөө сонгочоод нэгнийхээ өнгөтэй адилхан өнгөтэй хувцас өмсдөг. Тэгээд санхүүгийнхээ өмсөж байгаа пүүзнүүд нь ч гоё, тоглогчд нь ч гоё, загварлаг, магварлаг тэгээд дээрээс нь хамгийн сурлах сайтай нөхдөөч санхүүд орно шүү дээ нөгөө хэцэн тэгээд гоё шүү дээ. Санхүү өстө тасархаа байсан. Хэд хэд оны үед юм гэж чинь. Би 98, 99, 2000 он яг тэр явцаа. Тэр үед одоо санхүүгийн засгийн дээд сургууль, худалдаа, тамир, ТИС, мууш гэсэн одоо яг улсын хэдэн топ сургуулиуд чинь л ерөөсө саксны хөтөлбөр нь хамгийн мундаг байлаа шүү дээ. Тэгээд ер нь медалийн төлөө шгшээ дөрөвд энэ багууд л үлдээ. Тэгээд нэг 8 дээр хоорондоо яаж таах вэ тэрнээс л одоо нэг бид чинь нэг оюутны 20 дахь нөгөө улиралтай давхцуулаад бас нэг баримтат кино, түүхэн баримтат кино тий хийгээд одоо энэ бас бэлтгэл ажил одоо ерөнхийдөө нэлээд төхөн болцсон байгаа. Тэгээд тэрийг хийхдээ холбоотойгоор бас жоохон баримт материалууд одоо бид гурав судалж үзсэн л дээ. Тэгээд ууч одоо би чи өөрөө зүгээр юу гэдэг 2004-өөс одоо 8 оны хооронд оюутныг тоглоод ингээд өнгөрсөн бас 4 жил тоглосон. Тэрнээс өмнөхөө бас нэг 2-3 жилийн өмнөхийг л зүгээр ярианаас мэддэг бас бүр яг 90-д оныхыг бас мэддэг байсан юм байна. Тэгээ үзэж яхад бас тэр үед бол юу гэдэг цагдаагийн сургууль, бие тамирын сургуулиуд байсан байгаа байхгүй. Тэгээд хамгийн ихний аврагыг цагдаагийн их сургууль авч байгаа тийм. Тэнгуудлаа дараагийн 3 жилийн одоо юу гэдэг тамирын дээд сургууль гэдэг одоо Данди ахын авч байгаа шүү дээ. Тэгээд тэрнээс хойш юу гэдэг худалдаа болоод тэгээд мөйс гэдэг одоо тэгэн гот тэрнээс хойш яг тамирын биш зөвөр нь энгийн сургуулиуд ерөнхийдөө айгүй ач холбогдол өгдөг болоод эхэлсэн. Тэгээд тэгтээ улсын сургуулиуд болж байгаа байхгүй. Мөйс, ТИС те худалдаач бол улсынх байсан. Санхүүч байгаа те. Тэгэн гот одоо ингээ юу харж байгаа гэхээр одоо хувийн сургуулиуд буцаад ингээ айгүй ач холбогдол өгөөд сургуулаа сурталчлаад те хүүхдийн нөгөө одоо сонгон шалруулалтаа арай одоо юугаар зарлаад нэг иймэрхүү байдалтай харагдчихлээ байл л. Би яг хөө энэ дээр ингэж бодсон. Та хэд мань санал нийлэх үгүй юу? Яг тухайн үед одоо улсын сургуулиудын сургалтын чанар энэ төр арай өөр байсан байх л да. Манай ус шилжилтийн үеэсээ гараад удааг байсан. Тэгээд одоо энэ нэг 10 жилийн өмнөөс ч юм уу хувийн сургуулиуд маань энэ хөрөнгө оруулалт, оюуны хөрөнгө оруулалтаа илүү чанартай багш нар сайжирж байна. Тэрний хэмжээгээр сургуулиудын нөөц бололцоо тий одоо бааз хүчин чадал заалтаа болж байна, шинэ барилгатай болж байна. Ингээд энийг дагаад нөгөө оюутны тоовч нэмэгдээд одоо чинь Нотон гэрэг сургуулиуд бол Монголын хамгийн ууган хувийн сургуулиудын нэг одоо бас хамгийн том сургуулиудын нэг болчлаа шүү дээ. Тэгээд дагаад спортын амжилт одоо бусад ингээд юмнууд нь дагаад өсөж байна гэдэг. Энэгээр би зүгээр юу хэлэх гээд байна гэхээр одоо ер нь хувийн сургууль, улсын сургууль гэдгийн ялгаа ер нь боловсролын чанарын түвшний хувьд бол топ нэг хэдэн ихний 20 дор сургуулиуд бол энэ баг ойролцоо болсон юм болов шүү дээ. Баггүй энийг нэг талаараа Монгол улсын ирээдүйн хөгжилд маш эргээр нөлөөлөх зүйл л дээ тий. Одоо намна жишээд Отгон төгс сургууль яг яаж орсон бэ? Цааг яг 10 жилээс ч урилга өгөөд манай сургуульд ороо гэж авсан уу? Чи өөрөө юу гэдэг конкурст ч орчоод явандаа 1-2 дугаар курсээсээ шигшээд орж тоглосон уу? Ингэсэн байхгүй. 2016 онд яг нөгөө Отгон гэрэг их сургууль бүх юм ЕБС улсын аваргын тэмцээн зохион байгуулад тэгээ яг тэр үед би Монгол 3 дугаар сургуулийг төгссөн байхгүй юу? Тэгээд тэр зохион байгуулсан тэмцээнд нь шилдэг тоглогч аваад тэгээд урилгаар авсан байна те. Тэр үед ижил бол тасалж байгаач байсан уу? Байгаагүй. Байгаагүй те.
Дүлгөөний хувьд санхүүд бол тийм байхгүй бах Тийм байхгүй тэтгэлийн мэтгэлээ гэсэн юм нэг байхгүй. Толгоогоор орд юм байна шүү дээ. Энд л хичээлээрээ л орно шүү дээ. Та чи Ешэр тий. Ешэр орно. Тэр шинэ конкурс гэдэг өөрийнхөө яриад байгаа. Ешэрэл орсон. Ешэрэл орно. Ер нь бол чи санхүүд орно тэгээ хизээ яг зориг болгоод тавьсан байсан бэ? Ер нь бол 10 жил тагтал манай Бума гэдэг гэсэн манай дээдлийн Бума яг ингээд тэгдэг гэсэн байхгүй. Манай дээдлийн төвлөлт байж санхүүд орцсон. Тэрээс яг амар сагсчин залуу шүү дээ. Манай сургуулийн бас ингээд тий. Одоо ингээд гоё сагс тоглолтыг залуу. Тэгэл тэр ингээд сагс тоглолт дээрнээ санхүүд орцсон бохоор ингээд бодсон л доо. Сагс тоглоод бас хичээлээ хийгээд бас тий Ешэр ингээд орч болдгийм байна гэдгийг зөв үлгэр дуурайл аваад бас тий. Би ч гэсэн бас ингээд гоё санхүүд орж байгаа болохгүй юм гэдэг зориг тавиал тий. Аль алиг нь хийж л ирсэн байна. Ундаг байх шүү те. Бас Бума энийг нэвтрүүлэг үзчихвэл бас Бума нэгсэн үнд үлгэр дүүрэл болсон байна те. Бума бол үлгэр дүүрэл болсон шүү дээ. Яштэйг одоо юу гэдэг хэдийн хугацаанд бэлдсэн байна? 9 дугаар ангиас 10 дугаар ангиас 11 дугаар ангиас л тэгэл бэлдсэн. Одоо 12 анги. 12 анги. Ингээд хосрогчод байгаамаа. Одоо саяны болоод өнгөрсөн удирлынхаа талаар би эргээд яриад ормоор удирлын сүүлийн финалийн тоглолтуудыг Монгол Ижил телевизтэй хамтраад шууд амжуулаа тий ойрын аппликейшнаар болоод Монгол Ижил телевизийн Facebook хуудас мөн оюутны сагсан мөнгө олгоны Facebook хуудасаар үнэхээр олон хүнд хүрсэн байна. Нийт үзэлтийн тоон би зүгээр сүүлд нэг ингээд гүйлгээ харсан 750 мянга хүрсэн байх шиг. Тэгэхээр зөвхөн Монголд байгаа үзэгчдээс гадна гадаад орнд байгаа маш олон хүмүүс үзсэн байна. Жишээ манай гэр бүлийнхэн одоо манайхан бас үзээд хүүшээ тэр заал чи ийм гоё болж байгаа мó амар дүүрсэн төрөөсөд уур амьсгал ингээд зүгээр компьютерийн цаанаас утасны цаанаас үзэхэд мэдэрч байна. Тэр яг энэ үйл явц яаж болчих вэ? Энэ талаар яаж Монгол Ижил телевизтэй яаж хамтраад ийм гоё шууд амжилтыг хийвэ? За холбооны зүгээс ерөөхдөө бол яг финалийн арга хэмжээг за яг нэг олон нийтэд хүргэе. Гэхдээ тэрийг яаж хүргэх үү гэдэг бид нэр ярилцсан л та. Тэгээд яг хэд хэдэн телевизийн сонголтууд яг нь яг спортын нэг хас мөнгөд амжуулсан телевизийн сонголтууд телевизүүд байдаг шүү дээ. Тэр телевизүүдтэй хамтрах уу эсвэл өөр шин санаа гаргах уу гэдэг. Яг энэ ярин донд Монгол ижтийнхэнтэй хамтрах боломж нь гараад тэгээ бид нэр ихэдээ бол очиж уулзалт хийгээд яг ер нь бол финалийн өдөр болохоос 2 өдрийн өмнө очиж бид уулзалт хийгээд тэгээд ерөөсөө 2 өдөртөө багтаж бүх юмаа ярилцаж тохиролцоод тэгээд ерөөхдөө бол финалийн арга хэмжээ зохион байгуулсан. За яг тэгээ манай Монгол ижтийн маань өөрөхдөө бол яг энэ телевизийнхаа салбарт аюу том тэр нь маш том шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс маань өөрсдөө бол финалийн арга хэмжээнд яг зарим хүмүүс нэг гэж Монгол ижтийн уулзж хахад бид нэр бол яг спортын арга хэмжээ зохион ер нь авч байгаагүй. Наадам шууд амжуулсан. Наадам хийдэг. Наадам хийдэг. Тэрнээс өөр ерөөс авч байгаагүй. Спортын сагсаар ч өөр юм байна тийм. Спортын төв өөртөнд орж үзээгүй. За хаана юу гэдгийг бас мэдэхгүй. Хаана юу байрладаг, хаана юу байдгүй. Тинчээ шууд амжуулт хийж болох уу, болохгүй юу. Тэр талах бүх мэдээллүүдээ бүгдээ хангаад солилцоод 2 өдөр нэлээд удаан хугацааны уулзалт хийгээд наривчсан төлөвлөгөө гаргаад тэгээ Монгол ижтээс нийтдээ нэг 30-аад хүн ирж яг спортын орнд зэрэг ажиллаж байгаа. Тэгээ тэрэн дээр одоо бид нар ч гэсэн өөрсдөө бас оролцоод ажиллаад явлаа. Тэгээ ер нь бол яг ингээд бас миний хувьд гэхэд одоо яг телевизийнхантай ингээд яг ингээд яг дотроо юугаар стандарт хоорондоо ярилцаад явж байсан. Тийм. Багт нь ороод стандарт хоорондоо ярилцаа явж байсан. Тэрэн дээр бол яг бас яг сурах чих юм байла, зэмлүүлэх чих юм байла. Тэгэл зохицуулаад ажиллаад явлаа. Ямар ч юм болсон. Ер нь шууд амжилттай ирсэн найруулагч гэдэг хүн чинь бүх юмний босс шүү дээ. Найруулга үний юм билээ. Тэр бол Монгол ижил бүгд орж тэ утгаар нь хэрэгжүүлдэг юм билээ. Яг би зүгээр нэг яг Монгол ижлэд яг 2 хоногийн өмнө ч бишээ нэг юм жилийн өмнөөс яригдсан байсан юм аа. Энэ ерөнхийлөгч нарын хооронд бас яриа болцсон. Хэрэгжүүлэх нь бас бид хэрэгжүүлэх байсан. Тэгээд бас Монгол ижлэд өөрсдөө бас энийг судалсан байх, нэлээд харсан байх те. Бас ганцхан Монгол ижлэд гэж болохгүй бас биднээс энэ яг 19 дахь улирлыг бол SPS-ийн бол бас өндөр түвшинд дамжуулж өгсөн байхгүй. Тэгээд бас дараагийн шатанд нь бас те нэг шат ч гэсэн дээш нь гаргасан юм. Өнөөдрийн байдлаар яг Монгол ижлэд үнэхээр нөгөө хандлт нөгөө хүнд хүрэлтийн байдал нь арай өндөр байна л да. Тэрнээс үл яг SPS-ээр яг дамжуулсан тэр бас дамжуулт би бас гоё болсон болов. Энэ жил болохоор SPS телевиз бас өөр шууд дамжуулт бусад юмнууд нь давхцсан гэж би ойлгосон тийм. Тэгээд SPS телевизээр дамжуулаа гэгээд тэг яг зүгээр спортын төв ордонд цуглаад тэр тоглолтыг үзэж байгаа олон зочид тэр олон тоглогч одоо багаа дэмжиж байгаа хүмүүсийн үед телевизийн дамжуултыг тэр хүмүүс дараа нь үзсэн л байх л да. Тэрнээс тэр яг ордонд байсан уур амьсгалыг яг тэр
уур амьсгалаар Өөрөлдөө хүмүүст ингээ хүргэж чадна гэдэг бол өөрөө энэ маш олон хүний шууд амжилтын арга. Тэр инженер техникийн ажилтан жолоочоос ахвалаа тийм үстэй. Дууны найрлагч тийм зураглаач явж байгаа зүгээр зураглаачийн камерны утсыг бариад явж байгаа арга нь туслах хүртэл ингээд маш олон хөдөлмөр шингэж байгаа. Жишээ нь миний хувьд юу гэдэг сургууль төгсөөд зохион байгуулах ажилд нэлээд олон оролцсон л доо тийм яг хөө төрийн албанд ажиллаад янз бүрийн ер нь зохион байгуулалтын ажлуудад оролцож ирсэн олон хүнийг хамарсан юу гэдэг сургууль семинар юу ажиллаж исэн. Гэхдээ тийм саксны тэмцээнд зөндөө зохион байгуулж үзсэн. Гэхдээ яг саяны энэ дамжуулалтаар бол маш их юм их сурсан. Монгол ээжтэйгийн одоо юу гэдэг яг тэр баг бүрэлдэхүүн яаж ажиллаж байгаа тэр төлөвлөгөөг секунд тутмаар гаргаж байгаа энэ дээрээс айгүй олон зүйлийг сурсан л та. Тэгээ би өөрөө сурсан болохоор бас хамт ажиллаж байгаа одоо хамтрагч нь бас манай хамтрагч нар нэлээд олон зүйлийг сурсан баг. Тэнд ажиллаж байгаа шүүгчдэр дүүнер байна, зөндөө хүмүүс байна тийм. Тэднээс маш тийм олон зүйлийг сурсан байхгүй шүү дээ. Үнэхээр баг хамт олнороо яаж ажилладаг бас Монгол ээжтэй бол харуулт юм билээ. Манай сагч чинь бас нэг эвгүй спортс нөө яг цагтаа юм шиг мөртлөө бас цагт баригдаж болохгүй тийм. Жишээ нь тоглолтын явцад үзэгчээс ч тэр тоглолтоор тэр шүүгчээс ч юм уу шалтгаалаад тоглолтыг хэсэг хугацаа саадах асуудал гарч цаг гинт зогсдог ч юм уу энэ нэгэн тоглож харуултаа гинтдэг ч юм уу тийм. Тэгээд нэг иймэрхүү байдлуудаас яг нөгөө төлөвлөсөн цагтаа ер нь бол анжаагүй одоо үзээд ажиллаж ирсний хувьд нэлээд хариуцлага дуусах. Гэхдээ энэ бол тэнд ажилласан тэрийг үзсэн энэ ивентийг үзсэн хүмүүс болоод үнэхээр харамсахааргүй ийм гоё ивент болж чадсан. Тэгэхээр дараагийн төлөвлөгөөнүүд юу вэ? Тийм үү? Ер нь дараагийн удирлууд яаж ажиллахаар төлөвлөж байгаа юм? Би ингээд цаашдаа Монгол ижлэлээсээ ер нь хамтдаа шууд амжилтуудаа хийх юм байна гэж ойлгосон шүү дээ, тийм. Ер нь яг сүүлд яг эхний энэ бол туршилт гэдэг утгаараа. Тэгээ туршилтыг бид нар бас тодорхой хэмжээгээр юу гэдэг хичээсний хоёр одоо баг хамт олноороо айл алнаар хичээсний үндсэн дээр бол амжилттай хийж хэрэгжүүллээ. Дараачийн алхам бол яг таны нөгөө яриад байдаг тэр 10 цаг гэдэг. Тэр одоо нөгөө нэг яг тэр зааланд нэг дор 4 тоглолт яваад 10 цаг ингэж бас сууна гэдэг ч юм бол асар хичээр. Дээрээс нь энэний ард чинь одоо энэ операторууд байна, аналистууд байна, хөтлөгч байна, ингээл дээрээс нь үзэгчд байна. Хамгийн гол нь бас үзэгчд байна. Тэгэл энэ бүтэн 10 цаг ингэж хийхээр бас бол хүнээс бол гарахаагүй тийм төвчээр байгаад байгаа. Дээрээс нь үзэгчд тогтохгүй гэл энэ том асуудал байгаа. Тэгээ бид нар яг зүгээр энэ дээр нэг шинэлэг тийм санаа гаргаад нэг тийм гоё NCAA-тэй адилхан бүр сарын турш ингээ нэг гоё өдөрлөг байя. Сарын турш одоо жишээлбэл энэхүү одоо энэ оюутны одоо энэ фестивал гэдэг энэ зүйлээр амьсгалдаг байя. Тэгээд энэ нөгөө нэг March Madness гэдэг галзуу 3 сар гэдэг зүйлийг яг нэг 3 сард ч юм уу 4 сард ингээд багтааж хийдэг байвал яасан бэ гэдэг тэр зүйл дээр бол эхний ээлжинд тогтцсон. Тэгээд цаашдаа бол ингээд дундуур нь нэвтрүүлгээр залуучуудаа оруулдаг. Дээрээс нь тэр залуучуудыг өгд юм байгаа онцлог оюутан тамирчдыг бас тодорхой хэмжээний нэвтрүүлэгт оруулаад гаргаж өгдөг. Энэ оюутан тамирчин гэдэг энэ одоо шилүү саксын тамирчдыг яагаад одоо жишээлбэл юу гэдэг юм одоо олон нийтэд таниулж болохгүй гэж. Мас яагаад мэдж болохгүй. Тий яагаад мэдж болохгүй. Яагаад одоо жишээл од байж болохгүй. Тэр зүйлийг л одоо жишээл оюутан цаг үедээ бол энэ хүн бол нэг ингэж одоо нэг үнэлэмжтэй л байх хэрэгтэй гэж боддог. Сургуультай бол од байгаад байгаа шүү дээ. Сургуультай бол бүгд танигтай. Тусан сургуульд од байх хэрэгтэй. Ер нь бол нөгөө өмнө одоо юу гэдэг одоо moist test чинь өсөр одоо 20,000 хүний сургууль чинь ингээд уусаа рангаараа явдаг. Хувийн сургуулиуд бол яг юу гэдэг үйл ажиллагаа нь яг аль нь сайн аль нь муу нь бас заримгүй мэдэгдэхгүй. Бид эдийн бас бодсон нэг зүйл нь юу гэхгүй тийм. Сагсан бөмбөгийн тэмцээнээр дамжуулаад энэ их сургуулиудын доктортой үйл ажиллагааг нь хангаж өгөхтэй. Одоо энэ тэмцээнд оролцоод энэ тэмцээн сонирхолтой болох тусмаа сургуулиудын юу ихсэн тийм учраас тэр сургуулиуд сайн тамирчдыг өөрсдөндөө аав, сургуулийнхаа нэрийг гаргахын тулд тэгээ бас энэ бол бас нэг зорилго багхгүй. Нөгөөх нь бол юу гэдэг энэ залуучуудыг нийгэм зөв хүмүүс болж төлөвшүүлэх л ер нь гол зорилго шүү дээ. Бид ийм бол тэрнээс одоо юу гэдэг тэмцээн уралдаан хэн сайн хэн нь муу хэн нь мэрэгжлийн тамирчин болох биш. Тодорхой мэрэгжлийн тамирчид бол тодорхой итгэл хүн болно. Гэхдээ энэ залуучууд нийгэмдэр гараад зөв төлөвшсөн боловсралтай л иргэн байх хэрэгтэй. Тийм биз дээ. Загсаараа тоглоод ийм юмд оролцоод үзгээр янз бүрийн програмд хамрагдаад ирэхээр ядаж гадаа шүлсээ хийхгүй ч тийм биз дээ. Одоо бид нар ч хотын иргэд байна. Энийг л ер нь бас манай энэ баг хамт олон ер нь ганц боддог зорилго баг. Би төлөөнөөс нэг асуулт асуумаар байна. Одоо ингээд 4-р курсын төгсөх курсын оюутан тэгээ сагсны багийнхаа тоглогч гэдэг сургууль дээр нэлээд нэр дөрөвний орд гэдэг шиг коридорт явж байгаа зүгээр доод курсгаа зай тавьж байгаа заалмаа тэгээд нэг хүндлэл болоод мэдээж байгаа тийм. Тэгэхээр одоо яг багтан тэгвэл энэ жил шинээр 1-р курсээс орсон эсвэл өнгөрсөн жилээс орсон өөрөөс нь дүү үеийн тамирчин байвал
тэдэртээ ямар үлгэр жишээ үзүүлэе гэж боддгоо. Яг тэгэхээр өнөөдөр чи ингээд энэ улирлын оюунлыг тамирчин ингээд сууж ин чи бол өөрөө мэдлгүйгээр санхүү эдийн засгийн дээд сургуулийн яг одоо тэр саксны баг тоглохыг хүсэж байгаа эсвэл чамтай мөр зэрэгцээ тоглож байгаа олон найзуудтай дүүнэртэй бол үлгэр жишээ бол болцсон байгаа байхгүй. Тэгэхээр ер нь яаж тэр хэдтэй үлгэр жишээ болъё гэж өөрөө боддгийг. Ер нь бол манай сургууль чи айгүй хичээл ихтэй л дээ. Ер нь бус сургуулиудыг ажиглаад хаад өглөөнөөс орой хүртэл хичээлээ. Тэгээ тэр дүүнэр манаас жоохон ядардаг юм шиг байна. Нэг оройн өдөр нь хичээлээд оройнд ингээд үргэлжлүүлээ бэлтгэл хийчихэд тэр ялч өнө жоохон хичээл мичээлээ зарим нь жоохон аях гад идэм шиг байгаа. Би бол ерөнхийдөө тэгэл ер нь аль алийг нь амжуулж болно те. Одоо бол дөрөвдүгээр курсыг зүнүүдээсээ одоо юмдаа тогтцсон гэсэн. Тогтцсон ер нь бол тасцсан байгаа. Тэр хүүхдүүд ер нь бол анханаас нь ингээд өөрийг ингээд ачаал зөв аваа сурчаарай. Хичээлээ таслахгүй те. Сагсаач ингээд тоогож болдгиймаа гэдгийг л ерөнхийдөө хүүхдүүдэд харуулъя гэж бодоод байгаа шүү дээ. Ер нь маш зөв шүү. Яаж чадж байна? Одоо шил яг амьдрал дээр яг одоо ингээд хичээлээ хийгээд хувийн одоо шил менежмент гараад байна шүү дээ. Тайм менежментийг л амар дээд зөв барих. Завгүй ах тусам ихийг амжуулдаг тийм ээ. Жишээлбэл өдрийнхөө яг нэг бүр амар завгүй өдрийнхөө чи нэг өглөөнөөс орой хүртэл юу гэнэ надад нэг хэлж. Өглөө тэгэл 7-ны 1 өдөр 70-40-с асаал 70-40-с ихний пар орно. Тэгэхээр за 6 хүртэл 6 хүртэл хүртэл хичээлд орно шүү дээ. Дасралтгүй. За 6 цагт бослоо тий хоёул ингээд 6 цагт өглөө залуучууд үзэж байгаа шүү дээ. Тэр өглөө 6-аас босно тэгэл 7 цайгаа уна. Тэгээд 7 гэж гэрээсээ гарна. 7-40 сургуультай ирнэ. Эхний парандаа суун. За тэгэл 11:30-аас завсарлагын 10:50-аас 11:30 хооронд байдаг. Тэгэл 11:30-аас дахиад нэг 3 пар суугаал 4:20-оос дахиад нэг 10 минут завсарлаа. Тэгэл 4:20-оос 6 хүртэл хичээлдээ суугаал. 6 агсаас нэг манайх бэлтгэл ордог байхгүй. 6 агсаас 9:30 хүртэл нэг бэлтгэлдээ орчоод орой нэг 11 гэл гэртээ орно доо. Тэгэл гэртээ орчоод шөнө нэг 3-4 хүртэл медалтай амжуулаад өглөө 6-аас дахиад 10-7 настай хийж байна. Хоол идэхгүй байгаа. Мөрөний хоол идэхгүй байгаа. Тэр хугацаа дунд нь хоол идэж шүү дээ. явж байгаа таа бол цаг зав гаргаад тий ингээд суугаад хоол идэхгүйс юусэн явуулчтай иддэг ийм хоол идэх юм шиг. 7 хоногийн хэдэн өдөр бэлтгэл хийж гин яг тэмцээтэй үедээ. Тэмцээтэй үед 2-оос 3 үйл хийдэж шүү дээ. 2-оос 3 нэг 3 цаг л. Тэгвэл октодын үед ямар өдөр наавна? Манайх болохоор өдөр болгон бэлтгэл ордог. Тийм 4-9 шүү дээ өглөө болгон 8-аас гэсэн тийм. Тэгээд орой хичээл ороод дуусж байгаа цаг. Рутин яаж? Манайх болохоор яг 8-1 гэд ирэх юм бол багш оруулдаггүй. Ижлээ очиж. Тийм үү. Тэгээд ингээд хоцорч ерөөсө болдоггүй. Тэгээд хэрвээ ингээд тэр бэлтгэлээс ингээд хавтарчих юм бол тэр өдөржингөө ингээд ажил ингээд бүтэхгүй болчихно. Ингээд тэгээд хичээлдээ ороод ингээд явна. Тэгээд манай хичээл болохоор юу яадаг 4:30 хүртэл ордог. Тэгээ 4:30-аас хоошоо ингээд хичээлүүдээ хийх боломж нь нас бүрддэг. Тэгээд зохицуулаад явчихдаг. Цахим номын хязгааргүй боломж. Үндэсний цахим мэдлэгийн сан. Өглөө 8-аас ингэж бэлтгэлдээ орчоод хичээлээ тааруулахдаа бол яг тэрнээс хойш тааруулд юм байна тий. Тийм. 8-аас бэлтгэлээ 2 цаг игээ. Танкмаар орохоо болоод юугаа сонгодог болсон. Би их дээр үе оюутай шүү. Тэр үчиг анги гэж өгдөг байсан шүү дээ. Өглөө биднээс үйжсэн байсан. Чи одоо цагаа сонгоод өөрийнхөө юундаа тааруулж юугаа хичээлүүдэд сонгоод шүү дээ тий. Тэр чи миний үед ч яг тийм л байсан да. Яг ингээд нөгөө багш нар сонголттой хичээл тавьсан. Хичээл нь байдаг. Тэгээ багш нарын сонголттой нэг 3-4 багштай тий. Тэгэхээр өөрөө чинь сургууль чинь тэр үед хамгийн электронцын сургууль байсан болохоор тэгээ сонгож монгоо тий. Биднээс шууд нийтээр 100-200-аар лекцэндээ суугаад эхэлнэ шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү байдаг. Яг нь эхний одоо юу өдөр курст орохоор чи яг нөгөө яг бүгдээр орж байгаа чинь эхний нөгөө үнцэг хичээлүүд яг тийм шүү манай. Цаашаа мэрэгшээ тэгэхээр арай өөр болдог шүү дээ тий. 3-аас ер нь тэгээд гайгүй болчихдог. Тэгэхгүй би бол одоо зүгээр өөрийнхөө сурч байсан сургуулийг жоохон тийм байсан гэж юм ш. Тухайн үед маа яг саксны багийнхан бол хичээл суух цаг бараг гарах байсан шүү дээ. Юу юм бэ? Ямар сургууль вэ? Цахим дээр сургууль. Одоо шинэ 2 дугаар дивизонд үзээд байгаа үстэй. Тий. Тэгээд тухайн үед чинь 2 дахь 5 туулгын оюутны лигийн тоглолт явдаг. Тэгээд эхний тоглолт өдөр 4-өөс эхлээд өдөөс хойш 4 цагаас эхлээд дараагийнхын 6 цагаас хамгийн оройных нь 8 цагаас өдөрт 3 тоглолт нэг зааланд авдаг байсан. Тэгээд Америкийн дэд сургууль одоо босрлыг сургууль тэгээд ТИС, МОИС хотлоо өдрөнд энэ 4 зааланд
4 зоонд хуваагдаад яг энэ заалнуудаар тогтмол тоглолтууд нь болдог. Тэгээд манай шууд дандаа тамирын зоог суглаад тэгээд тамир дээр очиад халуулдаг байлаа шүү дээ. Яг энэ дээр нэг өөрийнхөө туршлагаас бас нэг хэлхий гэж бодож байна. Яг одоо ингээд маа тамирчид хэлж чинь өглөө гараад орой ирдэг гэл дээ. Яг бид нар ч гэсэн аюултай багтаа бас яг тийм л рутинтэй байсан те. Өглөө гараад яг завсар цагаараа юм аа тэгээд миний хувьд гэх юм бол нөгөө ийм том цүнх үрдэг. Тэрэндээ бэлтгэлийнхаа хувьд үүдэг хажуугаар нөгөө нэг бахан ном шүү дээ. Ерөөсөө тийм том цүнх өдөр болгох юм. Яг хичээлд өдөр лээ. Цүнх дотор амьдрал тэр чигээр. Өндөр ерөөсөө тэр чигтэй. Яг өглөө гараад орой ирдэг. Тэгээ яг хуу тухайн үедээ бол би бол ингэж боддог байсан. Амар завгүй байгаад байна те. Одоо миний аюутны амьдрал амар завгүй. Би одоо бас хичээлээ ингэ бас жоо хийгээ явж юм. За ингэ болж ин дагаа бодоод явдаг гэсэн байхгүй. Тэгээ яг ингээд нөө сургуулаа төгсөөд яг ажлын байран дээр гараад гисэн чинь нөө миний нөгөө амар завгүй байсан амьдрал чи яг сүүлд нь бодглоо. Тийм биш байсан юм. Би яг юу ч биш байсан байл. Яг оюутныхаа хугацаанд би өнөөдөр аягүй их илүү хажуугаар сурч мэдэх хэрэгтэй байсан гэдэг өөрөө мэдэрч байгаа байхгүй. Өнөөдөр чи би те одоо жишээ нь ингэ амьдралаар гарахлаа англи хэл мэлээ ингэж ч юм уу тодорхой хэмжээгээр бахаа нэг жооны төвшөнд ахиулсан байсан бол надад ажлын байр дээр гарахад те шал өөр байх байсан. Яг ингээд ажлын сургуулаа төгсөж байгаа хүмүүстэй ингэж эрсдэл очиход би ямар нэгэн байдлаар нэг доор нэг төвшөнд доор байгаадсан байна. Тэрийг би өөр аягүй мэдэрсэн. Тэрийгээ ч нэг улам мэдрэх нэг шалтгаан болсон. Би гадагшаа яваад мастер амлах боломж гарсан. Гадагшаа явсан чинь зүгээр өөрийгөө зөв шууд л мэдэрсэн. Үнээр үнэ. Хил ингээд хилийн дэст авсан чинь би ерөөсөө хинч болцсон. Хүнтэй ярих гэсэн чинь ярьж чаддгүй. Англи ойлголцсон ч ойлголцсон. Олон янзын аялахтай хүмүүстэй ч ярих гэсэн чинь тодорхой нь мэдж байгаа нэ бас ярилцах ойлгож чаддгүй. Тэнгүү тэр хүмүүстэй би дормжлуулаад эхэлж байгаа. Яг нэг практик дадал бас хэрэгтэй л дээ зүгээр яг гадаад хэл одоо англи хэлний үед те. Академикээр нөгөө айгүйх ингээд үг цээжилсэн айгүй сайн дүрмээ мэдээд байдаг. Тэгээ үүнтэй гадны үнтэй харьцахлаар ярьж чаддгүй тэр тухайн хүний өөрийгөө илэрхийлэх чадвараас шалтгаалan жоохон одоо ичингийн хүн болвол ярмааргүй санагддаг ч юм уу. Тэгээл нэг чихний бүглээ гармаарна гэдэг ингээд олон л асуудлууд байдаг. Одоо манай их сургуулиуд ч гадаад хэл бол өөрсдөө сонголтоор шүү дээ тий. Англи хэл бол ерөөсөө бараг заавалчгүй байх хэрэгтэй байлаа. Тэгээд дахиад нэг хэл сонгож болж байгаа тий. Бас нэг үе одоо бол айгүй хэцүү тий. Нөгөө оюутны сагсан мөнгө холбооны бас нэг бас зориг гэх нь хаашаа. Гэхдээ биднээс бас нэг тийм англи хэлний мэдлэгийн дээшлүүлэх бас нэг тийм сургалт семинар ч юм уу нэг юм зохион байгуулах хөтөлбөрийг яаж одоо энэ хөтөлбөрүүд рүү шингээж оруулах уу гэдэг бас тийм судалгаа хийж байгаа. Бас энэ тамирчин хүмүүстэд бас хэлний ямар нэгэн байдлаар хамруулах тиймэрхүү бас юм бодол. Тэгээ ер нь яг тэгээд видео кастыг үзэж байгаа залуу үзэгчд маань байх юм бол ер нь гадаад хэл сурна гэдэг бол өөртөө олдсон боломжоо 2-3 дахин илүү нэмэгдүүлэх өшөө нэг илүү гарах боломж шүү л гэж хэлмээр байна. Одоо зүгээр яг 20 жилийн өмнөхийг бодох юм бол бас гадаад хэлний сургалт шал өөр болсон шүү дээ манайд тийм. Испани, Герман, Франц, Хятад, Солонгос гэдэг олон хэлний сонголттой болсон. Тийм учраас хүн ер нь дор хаяж нэг 2 гадаад хэл сонгоод сурчаад ер нь асуудалгүй л сурах юм л шүү дээ. Тэрэн дээр үндсэндээ яг мэдээллийг нэг суугаар авахар л болохгүй. Тий. Мэдээллийг яг олон төрлийн одоо жишээлбэл суугаар авчиж илүү хүний одоо чадвар шүүж байна, зөв бурууг нь харж байна. Дээрээс нь одоо жишээлбэл энгийн одоо мэдээлэлд тархин угаагдах байна гэдэг ч юм. Бүгдийн амар тийм ялгаас орчиж байна түүнээс. Тэгэхээр л ерөөсөө л нэг суугаар л аваалах юм бол буруу мэдээлэл аваад угаагдаад нөгөө одоо энэ сошиал ертөнцийн дээр байгаа тэр нөгөө муухай зүйлс тэгэл одоо нөгөө нэг бие бинийгээ одоо жишээлбэл сошиалын ардаас гүтгэнд оромжлох гэдэг энэ зүйлийг л ерөөсөө альсгүй одоо мэдээллүүдийг бүгдийг ялгуурлаад фильтрээр сурчиж байгаа. Одоо тэгээд хоёр оюутан тамирчин маань эдийн засгч санхүүч ингээ хуульч те хуульч. За одоо сургуулаа төгсөөд оюутны лигдээ тоглохгүй гэхээр сүүлийн улирал ингээ дуусчлаа гэхээр ер нь тэмцээн дууссаны дараа улирал дууссаны дараа ямар шоу юм боддог ч одоо ер нь цаашдаа сагсаа ямар төвшөнд яаж тоглоё гэж бодож. Зүний шиг дуусаагүй. Одоо эхэлж энэ жил тоглосон. Одоо энэ жил тоглосон. Энэ чинь өмнөх улирал. Энэ чинь одоо дөрөв дэх улирал те. Дөрөв дэх улирал одоо эхэлж байна гэсэн үг шүү дээ. Заавч. 20-с сүүлийн улирал одоо жишээ нь Атгад ангирын сургуулийн охтуудад амар том зорилготой орж ирэх байх гэж би бол бас харж байгаа. Багийн хувьд айгүй сайн баг байлаа шүү дээ. Сүүлд яг хоёр оюутныг ярихаас өмнө тийм ярьж байгаа. Сүүлд Отгон ангирын сургуулийн удирдлагуудтай яриа сууж хахад яг ийм зүйлийг эхлээд итгээгүй юм. Тэнцэн нэгэл нэг ерөөсөө л ингээ нэг тийм өмнөхөө
болж исэн процедурууд ерөөсө таалагдаагүй ч юм уу. Үгүй бол ерөөсө манай тамирчид амжилттай байж чадах ч юм уу, гүү ч юм уу. Үгүй саксидыг мэдэхгүй ч байгаа юм уу те. Тэгээ өөрөөсөө яг тэр тэмцээн үзээд суугаад баг нь өнөөдөр шалгараад финалийн төлөө амжилт гаргаад финалийн төлөө тоглоход тэгээд тэрийг яг өөрсдийн нүдээр харахаар зүгээр одоо энэ 20-21 он бол бидний шүү гэдэг тийм бүр зорилт тавьсан байлаа шүү бүр. Эрэгтэй баг нь сая бас маш амжилттай тоглосон шүү дээ. Финал тоглолтолсон. Эрэгтэй багийн 6 дугаартай отхон сайхан баха. Цогцайхан уучлаарай нэрийг андуурчлаа. Цогцайхан бол олон үзэгч фэнүүдтэй болсон баг. Би бол финалийн 4-ийн тоглолтыг үзэл за энэ үг бол үнэхээр нэг юм байна. Арай өөр харагдаж, шийдэлтийн төр сэтгэл зүй тайван байдал ижлээ багш гэсэн ажлаа тасалж үзсэн маш сайн ажиллаж байгаа юм байна гэдгийг анзаарсан 13 дугаартаа гант тогтох гээд самрын тоглогч байгаа тийм заслаа өнтер тавьж байгаа зэрэг бие хөгжлөнт бол тэгэхээр ингээд одоо оюутны лигийг тогтмол үзэхгүйсэн би зөвхөн нэг 2 удаагийн юунаас ингэ би таньдаг болоод ирж байгаа. Тэгэхээр би энэ хоёр залуу дараагийн тоглолт тэмцээнүүдээр хайгаад яваа магадгүй дараагийн төвшин лиг тоглоод үнд би тэр багийн дэмжгээр хүртэл нэг үзэгчийг бэлтгэж чинь гэж байгаа. Тэгэхээр эн чинь ийм ач холбогдолтой оюутны тэмцээнүүд гэдэг чинь. Бид ч яг нэг сүүлийн 3 жилийн оюутны лигийг зохион байгуулахдаа жил болго өөрсдөө гэсэн өрмөцнийг шинж тэмдгийг би шинээр бий болгоё гэдэг юм баггүй юу. За ингээд анхны оюутны лигийн тэмцээн зохион байгуулад Final Four одоо энэ юугаа. За яг анхныхаараа Final Four гэдэг юм гарч ирж байгаа тийм. Ингээд хасагдах шатны тоглолтууд яваа. За өмнө байсан гэхдээ ордон дээр нэг дэлгэцээ нэмээд ч юм уу иймэрхүү байдлаар явсан. За тийм. Тэгэл тэр чинь телевизийн юу вэ? Дараагийн жил нь болохоор юу гэдэг экспортын телевизийг оруулж ирээд тэгээ SBS-ийг оруулж ирээд. За тэгээд нэг тийм залуучууд юунд дуртай? Залуучууд бас тоглолтоос гадна ордон дотор нөө DJ гоё шоу ивент ивент гэдэг юм дуртай юм гэхээр DJ гаргалаа. DJ-г ордон дээр за бүхэнд харагдана гэж одоо тэр дээр нэг аимшигын юм байрлуулаад нөгөө DJ бууж болохгүй юм дээр байдсан цаг шээсээ барь зогссон гэдэг нэг иймэрхүү те. Яг хөө шинэ хөвшөлтөөс би ингээ хараад яана энэ залуу нэг тэгээд за энэ жил яах вэ гэж ярилцлаа л та. Нэг ийм яг хүмүүс нэг анзаараг байх те нэг ийм шинэ шийдэл гаргасан. За яг Монгол HD тэр шууд амжууд үнэхээр шал өөр төвшөнд очсон. Монгол HD-г надад нэг таалагдсан юм дэр самбарны арт камер байршуулсан их гоё юм байлээ. Тэр их гоё шинэлэг санаа. Яг бид дотроос юм ямар санаа гарсан бэ гэхээр ордны хүндэт судлаа шүү дээ. Хоёр талын хүндэт судлаа шүү дээ. Тэрийг фэн ари болгосон байхгүй. Заавал хүн юу гэдэг хүндэт хүн орж суугаа сакс үзэхгүй ш. Тэр одоо үзэж байгаа залуучууд яг хажуунаас нэг удаа босцогсоод ингээд гоё мэдрээд үзэх гэж бодоод бид тэрийг нэг юу болсон сайндаш нэг босны санал мандал хураагаал юм болсон шүү дээ. Тэн дээрээс тийм шинэлэг санаа гарсан. Тэгээ би тэгээд яг түрүүг сайн ингээ ярьжсэн чинь надад нөгөө төрсөн гоё сэтгэл юу байсан гэхээр яг ингээд финалийн тоглолтыг үзээд ингээ суужсэн мандал бүтээр хоорондоо нөгөө тоглолтын талаар яриад ингээ хэлсэн. Энэ 20 улирлын хугацаанд оюутны лигт хэдэн мянган тамирч тоглосон байх тий. Тэр хүмүүс бүгдээрээ үзэж байгаа эргээд би оюутны лигт нэг цаг тоглож ирсэн. Өнөөдөр оюутны лигийн финал ямар гоё болж байна. Тэр энэ үеийн үед тоглож исэн тэр олон тамирчид тэр олон тамирчдын ард ажиллаж исэн тасалжуулагч нар тэр сургуулийн арын албаных ингээд дэмжигч нар гэдэг маш олон хүнд хүрж байгаа байхгүй. Энэ зүгээр спорт сонирхтгүй учраас хамаагүй бүх энэ ихтэй сургуулийн сүүлийн 20 жил төгссөн бүх хүмүүс хүрж байгаа. Тэгэхээр би энэгээр юу хэлэх гээд байна гэхээр өнөөдөр та нар маань энэ тэмцээнийг ингээд зохион байгуулж байгаа. Би та нарын өмнөөс тэр хүмүүсийн өмнөөс та нарт ингээд та хэдийн хооронд би энэ баяр хүрмээр байгаа байхгүй. Тэр олон үзэж байгаа хүмүүс гоё дурсамжийн сэргийж байгаа. Тэр олон өөрсдөө тоглож ирсэн, үзэж ирсэн улсууд энэ үйл ажиллагаа ингээд гоё зохион байгуулад энэ төвшөнд явж байгаа баярлж байгаа гэдэг. Энэ ингээд эндээс маш гоё эерэг юм уу амьсгал гарч ирж байгаа байхгүй. Тэгээд тэр үеийн үед оюутны лигээс медаль авч ирсэн, шилдэг тоглож болж ирсэн багш тасалж үзэж тамирч бүгдээрээ өнөөдөр видео каст үзэж байгаа бүгдд нь бас 20 жилийн мэндийг хүргэх хэрэгтэй баг. Тийм мэндийг хүргье. Тэгээ 20 жилийн мэнд. Ерөнхийдөө одоо 20 жилийн хугацаанд ч баг за би дотроо бодоо суужлаа л за 1000 тамирчин гэдэг чинь ингээд хэлээ. Ер нь бол 130-40 мянган тийш бол байсан байгаа байхгүй яг энэ хугацаанд. Одоо тэр нөгөө анхны оюутны лигүүдийг зохион байгуулж исэн Монгол ихтэй сургуулиудын консорциум гэдэг нэг юм одоогоор бол төрийн төс байгууллага ч юм уу нэг юм байгуулсан маш тэгээд тэр хүмүүс анхны энэ тэмцээний зохиолтод гоё бас л шинэлэг санаа байсан байгаа байхгүй юм ч тийм. Зөвхөн улсын авартай лигийн тэмцээн. Тийм гоё тийм оюутны тэмцээн зохиол. Тэгээс нөгөө хувийн сургуулиудын авартай тэмцээн болсон. Тэр чинь бүр замбраагүй олон баг оролцдог тэмцээн. Тэгээд тэрнээс арай шүүгдсэн багууд нь оюутны лигт авах хэрэг авдаг. Оюутны лиг нь арай өндөр төлбөртэй бүтэн жилийн турш яв. Багууд нь заавалчгүй нэр дугаар сургуулийн нэртэй өмсгөлтэй байна. Тэр үед одоо 90-ад оны дунд үед сүүл үе тийм өмсгөл хийх гэсэн асал асуудал байсан баг. Өнөөдөр юм рэд бол
Нарантуулаас л адилхан нөгөө юм. Тэгээ аваад ингээд Оюутны лигийн юу нь гоё байсан бэ гэвэл миний нэг юм байсан. Зүгээр оюутны тэмцээн гэхээр насан туршид улсын аварга, залуучууд улсын аварга төвтгөлтэй 5 хоног хөдөлцөөл дуусчихдаг тийм. Оюутны лиг гэдэг нь үн цэн нь юу байсан бэхээр удаан хугацаанд үргэлжлэдэг гэсэн юм. 3-4 сарын дамж. Тийм 3-4 сарын хугацаанд тоглохоор одоо бид жиг оюутан байгаа хүмүүс чинь 7 хоногт 1 юм 2 тоглолт авчин тийм. За тэр үед бол тестээр чинь худалдаан дээр болдог гэсэн. Тэр нь хамаагүй гэсэн сургуулийн оюутнуудтай очиад тийм тоглох айгүй гоё үн цэн байлаа л. Одоо бол тэр чинь урт хугацаанд дээрэс нь сургууль болгон дээр тоглоно гэдэг чинь амар гоё. Талбай дээр тоглолтаа. Одоо тийм би боддоо би яг эд тоглож явах одоо юу гэдэг шилдэг тоглож авч ирсэн үедээ би мөстер тэр тоглолтыг авч ирсэн үед би бүр улам л галзуурж байгаа. Тэр сургуулийнхаа фэнүүдийн өмнө тийм. Тэгээ одоо тэр боломж нь бол байгаагүй гэхдээ одоо энэ залуучуудад бий болгосон амар их. Энэ дээр бас нэг юм нэмж хэлмээр байна. Одоо ингээд манай холбооны зүгээс ихэд ингээд тэмцээний амжилттай зохион байгууллаа гэж төмнөө маань хэлж байна. Тэгээд энэ дээр яг бид нар тэмцээн зохион байгуулахад мэдэртэй хамтран ажилладаг байгууллагууд байна. Дэмжлэг тусалцааны үн дээр бид бас энэ тэмцээнийг ингээд зохион байгуулж явж байгаа шиг хэлмээр байна. Энэ дээр бол энэ ялангуяа маань Pepsi байна. За Pepsi Mongolia байна. За дээрээс нь E-San байна. За Monroe даатгалж орж ирсэн. Энэ жил бас бидний нэг онцлог болсон зүйл маань юу гэхээр оюутан тамирчин бүрийгээ даатгалд хамруулчихсан. Өнөөдөр 5 сая хүртэлх даатгал гинти осын даатгал хамруулж чадсан байгаа. За энэ хүрээнд бас Одиссес нэг манай Бүрвэ басан тий Бүрбаатар гээд нэг оюутны лигийн тэмцээний үеэр нэг хүртэцгийн л аваад санхугаас бас нэг авсан тий Мойсаас нэг авсан. Ингээд нөхөн олгоор аваад тэр хүмүүс маань сая төгрөгс 2 сая төгрөгийн нөхөөлөд болгосон байна. Энэ маань өөрөө бас тий имжлэгээ хийлгээд за тэгээ Бүрбаатараас өөр финалийн тоглолтын дээр өөрөө гарч тоглоод олбогч нь үгүй. Иймэрхүү онцлогтой байсан. За тэгээ манай Мемечот байна. За тэгээд E-San төр үйлцсэн байгаа. За энэ байгууллагын одоо дэмжлэг тусламжтайгаар бид нэр одоо энэ тэмцээнийг ингэж зохион байгуулж чадж байгаа шүү. Тэгээд заашгүй хэрэгтэй. Мөн тэгээд оролцож байгаа бүх сургуулиуд. Яг үнэ. Мөн одоо манай үйл ажиллагааг дэмжиж бидний одоо нэг бас нэг оюутан тамирч маань өөртөө төлөвшөх хэрэгтэй, боловсрох хэрэгтэй гэсэн тэр одоо үйл ажиллагааг минь хэрэгжүүлж хүлээж авч ажилладаг одоо энэ сургуулийн ихтэй сургуулиудын удирдлага багш тий тасалжуулагчтай бас маш их баярлалаа гэж хэлнэ. Хоёр тамирчнаас асууя л да. Одоо тэгээ сургуулийнхаа зааланд тоглолт хүлээж авах айлын талбай дээр тоглох хоёр шаардлага өөр ялгаатай биз? Ялгаатай байлаа. Манай ч одоо саяны үйлрэлийг талбай дээр нэлээд тоглолт авсан шүү дээ. Тэр үед бол бас яг үзэгчдийнхээ өмнө тоглоод талбай дээр тоглох гоё юм байл. Арай нэг өөр сэтгэл зүйтэй гарч ирээд. Тэгэл чи айлын талбай дээр очихор нэг л нэг тийм болж өгөхгүй байгаа юм шиг нэг хэсэг санагддаг байсан. Гэрэлтүүлгээс ахуулаад шийд хүртэл нэг жоохон өөр санагдаад байн бэлтгэлүүдийг заалчаад хүн чинь ингээд бүр дасал болцсон байгаа шүү дээ тий. Тэгэлгүй аа. Тассан газрын даваа зөөлөн гэдэг шиг. Өөрийнхөө зааланд тоглох. Энэтэй холбоотойгоор тамирчдын сэтгэл зүй амир сэтгэл зүйн бэлдэж одоо бэлддэг болж чадсан хэрэгтэй байхгүй. Одоо чинь нутаг дээр ингээд хичнээн фэнүүдтэй галзуураа тоглосон айлын талбай дээр тоглох ингээд айдаг хүмүүс юм тий. Тэгэхээр эн чинь нэг хэмжээнд очиж эхлэв шүү дээ. За ерөнхийдөө угаасаа тоглолтынд авжил таарна, энэ тоглолт таах юм чинь сэтгэл зүй бас бэлддэг хүмүүс байна. Одоо ер нь удирдлагаа хідэн тоглолт хийж байгаа эрэгтэй эмэгтэй багууд маань яг удирдлагын тоглолтоор хасагт шатны тоглолт хүртэл 17, 9, 16, 17, 9 нэг шүү. Бүх багуудтайгаа тоглосон шүү дээ. Тэгэхээр нөгөө одоо би зүгээр зоондоо гэж асуух хэрэгтэй. Тэгээ нэг багтайгаа 2 тоглож гин үү? 1 тоглож гин үү? Нэг тоглож Нэг 2 дугаар дивизионгийн хуваацсан байгаа шүү дээ. Дээдлийн дивизионд байгаа баг доош унах аюул байгаа зү. Тэ? Одоо энэ удирдлагын амжилт тааруу бол унаад доороос амжилттай баг дээшээ ахаад 1-р дивизионд ирэх юм. Өнгөрсөн үлрэлт чинь захин сургууль чинь 2-р дивизионынхоо аврагын төлөө тоглоо. Манай сургууль уу? Тий. Аврагын төлөө тоглоод энэ үлрэлт юу байсан бэхгүй. Дээшээ ах эрхэн нэгдээ тэгээд дээр тоглосон. Би очиж үзнэ захин дээр зурлаа дараагийн тоглолт. Одоо миний үеийн заяах штэ. Заяах асуулагчаар байна. Заяах бичлэгээ хүргэе. Тэгээ намайг тоглож байгаа чинь манай сургууль жоох хэцүү байсан юм уу? Тэр чинь багшгүй. Яг сагсанд асууж өгч явах. Тэгээ манай гитэмсийн асууж өгч байсан талигаас дорж өгч биднийг бэлдээд тэмцээн уралдаанууд руу гитэмс тоглож байгаа тоглолтод дуусчаад бид дээр ирээд ингээд. Чи нэг юуны сургууль те? Компьютер сургууль те. IT сургууль те. Тэгэл захим дээр сургуулийн миний мэдхийн нэг сайн тамирчин байгаа шүү дээ. Отгон мөнгө шүү дээ. Төв маань сургууль төгссөн үү? Тэгээ тэр үе захим дээр сургууль оюутны лиг тоглодог байсан баг. Ер нь бол отгон мөнгөч одоо шигшээгийн тоглогч те. Тэгэхээр одоо захим дээр сургуулиас төрсэн хамгийн сайн тамирчин бол одоо
гоног хэлж шүү. Араас нь би хэлээ мэн л. Өмнө Таа ч юм. яг би зүгээр яг тэр үеийнхээ одоо найзуудаа тэр сургуулиуд дурсмаар байна гэхээр анх ороод гэсэн яг бидний орсон тэр 98 оны эсэлтээр манай 1-р курст яг тэр дундаа манай ангид аюу сайн сахс тоглолт хүмүүс орцсон. Бид тэр ороод эхний 7 хоног өөрсдөө тэрийг мэдээгүй. Тэгээ тэр үеийн оюутнууд сангийн аж ахуй. 10 хүнжсэн сангийн аж ахуй төмс сургалтанд яваад. Тэнд очиж дээд курсынхаа зодтолтоод. Ингээ боо юм болоод тэр чинь бүр гоё нэгтгээд зоддуулсан л та ер нь бол 3 4 их зоддуулсан шүү дээ. Тэгээд буцаж ирсэн чинь 1-р курсын аварга бай тэнцээ боллоо. Тэгээд ангаараа нөө сангийн аж ахуй яваад сакс боксинг тоглох юм гэсэн 1-р курс дунд арчаад гараад ирлээ төрүүлэг бүхэн багуудаа хажаад. Тэгээд тэрнээс 2-7 хоногийн дараа сургуулийн аварга болсон чинь манай баг төрүүлчихэж байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө нэг сангийн аж ахуй дээр зодоонуудыг хийжсэн дээд курсын ах нар чинь баяр хүргээ танилцаад тэгээ манай захирал биднийг өрөөндөө дуудаж уулзаад Цэнгдээ сургуулийн баг танараас өмнө 2 жил дараалаад болдог бүх тэмцээнүүд орж байгаа. Хоёр сургуулиудын аварга оюутныг одоогоор хожил авч хэмжээг байгаа. Анхны хожлын таанаар авчих юм шиг байна. Одоо ингээд бага бүрдүүлээ хоцсоноор хийлгээд ингээд яв. Бинд амирын заал байхгүй учраас багш байхгүй. Гэтэ та нар гитэмсэн заал нь бинд амирын орно. Дорж багш нь би хэлж чинь та нар бэлтээ. Тэгээ бид нар одоо тэр найзууд үзшээл тэр 98 оны хоёр сургуулийн аваргаар анх ороод ихний 1 2 жилүү 3 хожлаа авал тэгэл баг аврагцсан шиг боёо болчихсон. Hall of Fame юм шүү дээ. Баг гэх. 3-8-ээс энэ дугаарыг мөхөлчихгүй. Та нэг юм сонсож байна. Одоо цангаа ячх юм яа. Яаж авах нь үү? Тэ цангаа ячх одоо та түн сураалт оруулсан дээ боёо гэсэн. Гэтэ ер нь явчихна үстэй ураал. Яг одоо залуучууд нь цэрэгт явж байгаа шүү дээ. Ер нь тий. Заавал явна тий. Явсан уу? Сүүл явсан шүү дээ. Оюутан зэрэг тэр явсан тий. Тэр удаа. Би цэрэгт явсан. 2 сар шүү дээ. 2 сар ч юм уу хуцаа шүү дээ тий. Одоо дөрүүлээ нэг очиод ирдэг. Тэгээд одоо явчихад. Би бол ч амар явахыг хүсдэг. Бидний үед ч болохоор бас хүнд байсан шүү дээ. Нэг яг тэр үеэр ч бас манайд одоо миний үед зүгээр юм бодсон шүү дээ. Солонгос шиг бүгд нь явуулсан. Зэрэг аль пааштай болох тийм бага хэмжээнд байгаа юм шиг. Би гэхдээ Америкт 8 жил ажиллаж амьдарч байгаад ирснээр зэргийн албаасаас ялгаагүй ч бодсон шүү дээ. Монгол улсад тэгж яхаас би өөр орсон тоглож ирсэн ялгаагүй. Бүгдээрээ л хаачдаг болоо. А тэр манай төлөв ч явцсан юм байна тий. Одоо гэхдээ ер нь 90-с дээш оныхан бүгд явах ёстой төрийн албаа явах ёстой. Болохын тулд. Гэхдээ бүр тийм хууль байгаа шүү дээ. Гарцсан шүү дээ. Тий. 90-с дээш. Заавал явцсан байх шүү дээ. Насны зав дүүцэх ёстой. 27 билүү? 28 шүү дээ. 28 билүү? Шээ. Хуучин хамгийн сүүл 28-ны үзлэгт ороод тэгэл гарч ирсэн шүү дээ. Гэтэ нөгөө бэлтгэл офицер гээд одоо би мэдгүй жоохон байхад манай аав л тийм юунда сургуультанд гээд явчихдаг байсан шүү дээ. Тухайн үед одоо Монгол орны нөхцөл байдал нь бүгд тэр нөө цэрэглэн байдлаар бэлэн байдалд байдаг байсан. Жилд нэг удаа тийм цугларалтай яа. Тэнд очиж мэдгүй одоо хэрвээ муугаар бодоод өнөөдөр дайн гарлаа гэхэд тэр тухайн цэрэг даалгаажсэн хаан байх уу гэдэг нь цаана байж идэг. Тодорхой байж идэг. Ер нь зөв шүү дээ. Би бол тэр зөв гэж боддог шүү дээ. Солонгосыг бол их тийм тэр бодлого нь их зөв. Цэргийн албанд явснаар эрэгтэй одоо хүүхдийн хувьд бол маш их юм их сурна. Тэ ядаж өглөө яг цагтаа дуудуулахгүй сэрчдэг болно шүү дээ. Ер нь бол тийм. Гэхдээ та үндсэндээ чи Израиль чи эмгтээчүүд нь бүр цэргийн албатай шүү дээ. Ер нь дийлэнхэн тэгээ дээрээс эмгтээчүүд нь яг тэр цэргийн албаныхан дандаа командлагч нар шилдэгүүд нь байдаг. Кинон дээрээс үзчихсэн байна. World War Z гэх кинон дээр. Эмгтээ анги хамгийн элиттэй байхлаа ингээл зомби нуттай байлдал ингээл гардаг. За тэр зомби энэ төр яг саксруугаа иргэд ороод. Оюутны лигийн энэ үйлрэлд оролцсон багуудын тоо мэдээж тодорхой нэг хэмжээнд байгаах би зүгээр за 100 сургууль орж ийн гэж бодъё л дээд доод лигийн. Тэгвэл цаашдаа өөр сургуулиуд одоо жишээ мэдхгүй арай нэг анагаахын чиглэлээр юм уу эсвэл соёл урлагийн чиглэлээр оюутан бэлддэг ийм сургууль манай оюутнууд ч гэсэн яагаад ер нь тэмцээнд орж болохгүй гэж сургуулийн зүгээс хэрвээ өсөл тавих юм бол холбоо энийг хүлээж аваад оролцуулах нээлттэй байдгүй эсвэл ямар нэгэн шалгуур байна уу? Эсвэл шалгуур бол байхгүй. Улсын хэмжээнд төрийн болон төрийн өмч бүртгэлтэй. Нэг 95-аас 96 ихтэй сургууль байна. За энэс бол манай оюутны лигтэй сүүлийн улирлт бол яг манай оюутны лиг маань цар хүрээгээ жилээс жил хэлж ийн л да. Тэгээ энд яг сүүлийн үлрэлт нь яг 40 их сургуулийн 52 баг оролцлоо. За нэг сургуулиас зарим тохиолдолд 2 багтай гараад. Тийм учраас яг тийм байгаа.
За тэгээд манай холбооны зүгээс бол бусад ихтэй сургуулиуд оруулах юм бол нээлттэй байдаг. Байнга нээлттэй байдаг. Бид нар зүгээр л тавих одоо шаардлагууд маань юу гэхээр танаа яг энэ оюутнууд маань танаа үндсэн ангийн оюутан байх хэвээр. Бид нар бол насны хязгаар тавьсан байгаа. За 24-өөс олон улсад угаас 24 нас хүлээн зөвшөөрөгдөж, за 24-өөс доош настай байх хэвээр. За тэгээд одоо бидний үндсэн тавьж байгаа шаардлагын оюутан өнөөдөр хамгийн багадаа 2.1-ээс дээш голч дүнтэй байх хэвээр. Тэр шаардлагыг биелүүлж чадчихвэл бүх зэгтэй сургуулиудын одоо бүгдэнд нь нээлттэй байна. Тэгвэл дараагийн асуулт орон нутгийн ихтэй сургуулиуд байгаа. Одоо жишээ нь Ховд аймагт ихэд багшийн их сургууль байдаг тийм. Одоо Эрдэнэ дарханд ингээд ихтэй сургуулиуд байгаа шүү дээ. Эдгээр сургуулиуд оролцоод яг зүгээр би энийг асууж байгаа шалтгаан нь магадгүй хэдэн жилийн дараа Дарханд оюутны лигийн финал болж юу магадгүй тийм үү? Финалийн дөрөв Дарханы сургууль гараад ирлээ. Дархан хот нэг өдөр ивент авч болно. Хот аймагт нэг ивент, Өөрөнгөө аймагт нэг улсад байж болно. Ийшээ Сүхбаатарт байж болно. Угшаа Шандад байж. Сайн шанд жишээ нь Дорногов ямар мундаг сагсны уламжлалтай байлаа. Тэнд ихтэй сургууль байдаг бол тэндээ тоглолт авч болно. Тэгээд нөгөө бүр томоор нь л хараад байна л да. Одоо ч тэгээд яг зүгээр онгоцоор нисэл явал тоглолцдог болчих. Бас болохгүй байхгүй шүү дээ. Нэрсгийн компаниуд маань Шандруусан боолцооч шүү дээ. Ивэд итгэлгээр орно шүү дээ. Ингээд энэ чинь ерөөсөө шийдэж болох асуудал. Агаад сурталчилгаа юмуд хийж болно тийм. Үндсэндээ одоо яг зүгээр NCAA бол угаасаа nationwide гэж бодож шүү дээ. NBA-ийн хувьд гэх юм бол энэ сагсаар дамжуулж олон улс руу одоо жишээ NBA Лондон руу авчиг гэдэг ч юм уу. Уг бол South Africa руу, Бразил руу, Мексик руу, буруу одоо шилдэг Аз руу гал ингээд хятад руу одоо лхүү NBA чи орцсон байгаа ялгаагүй. Бид нар яагаад болохгүй эсвэл дотооддоо энэ нөгөө нэг улсын хэмжээнд байгаа бүх ихтэй сургуулиуд болон дээрэс нь яг зүгээр үндсэндээ бид нар хэрвээ одоо энэ лигийг дарахын эрдэнэт рүү жишээ нь ойрын одоо шилбэр хугацаанд аваачлаа гэсэн тохиолдолд энэний үр дүн цаана юу байх вэ? Ямар их олон залуучуудад энэ одоо шил оюутны лиг гэдэг энэ зүйл нь ийм гоё болдоо шүү. Яагаад энд одоо шилбэл оролцож болохгүй гэж? Яагаад одоо шилбэл сургуулиуд нь хотод ирдэг, буцаага тоглодог ч юм уу. Ийм зүйлүүдийг бас уул нойртуулж өгвөл их зүгээр л дээ. Дээрээс мянган залуучууд бид нар бас тодорхой хэмжээний асар том одоо шилбэл нэг тийм нийгэмдээ эзлэх байр суурь. Дээрээс нь бусад одоо муу мухай гэдэг юм уу зүйлээс татж авах. Тэгээ бас гоё боломжийг нээж өгөх гэдэг шүү дээ. Харуулах хэрэгтэй гэж бодож. Зүгээр сая яг асуултаа асууж байхдаа миний дотор бодож ирсэн юм. NCAA National Championship болоход баруун зүүн хойд урд гэдэг дөрвөн бүс тугаачдаг шүү дээ. Яг тэрэн шиг одоо Монгол орны газрын зургийг баруун зүүн дөрвөн хэсэгт хуваалаад энэ дөрвөн хэсгээс шалгарсан багууд ч гэдэг юм одоо зөвхөн хотод байгаа том сургуулиудаас гадна өдөө орон нутгийн сургуулиуд хүртэл оролцоод ингэдэг бол өшөө илүү гоё өргөн цар үрэ амархан нэ. Тэгээд зөвхөн одоо эрэгтэй төрлөөр хязгаар би эмэгтэй төрлийг илүү бас их олон тамирчид оролцох сургуулиуд маань оролцдог байгаасаа гэж хүсэж байгаа. Тэгэхээр сагсуул зөвхөн эрчүүдийн спорт биш гэдэг бид нар эдийнэ мэдсэн те. Манай эмэгтэй сагсын төвшөнд бид нар айл ал төвшөнд дээш одоо олимпик хүртэл авсан уран сургууль шиг ийм байж байгаа үед бол эмэгтэй төрөл бол явхад бол асуудалгүй байх гэж ингэж л хараад байна л да. За эргээд автомобиль үзэгчтэй нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Исан Рото Синопек КПБ-ийнхэнтэй баярж явж байна. Тэгээд та бас түрүү яг завсарлах жахт нэг асуулт тавих гэдээсэн шүү дээ. Тэгээ яг нөгөө хоёр оюутан тамирчнаас би асуумаар байна л да. Би зүгээр өөрийнхөө туршлагаас ингээ эргээ хэлэх юм бол одоо манай оюутан байхдаа оюутан лигт ингээ тоглоод явж байхад манай багш нар бүгдээрээ яг тэгж дэмждэг байсан нь үгүй. Манай сургуулийн захирал бол маш сайн дэмждэг байсан. За зарим би энэ дээр яг нэг мэрэгжлийн багш нарыг бас дурна. Аргагүй тэр багш нар ч нь бид нар юм сурах гэдэг юм чи аргагүй те. Тэгээд за чи одоо тэмцээн уралдаа ингээд яваад идэг наа хичээлч юу болж юм чинь хоцроод байна гэж зарим багш нартай их зэмлүүлдэг байсан байхгүй. Тэгэхээр тэрнтэй адилхан сургуулиуд нь одоо дэмжлэг үзүүлж байгаа гэсэн тиймэрхүү юмудаас одоо ч гэсэн оюутнууд маань байгаа л бахал та. Тэгээ яг тэр нөгөө хичээлээ орхидуулж болохгүй тэр багш нарын шаардлага бол зөв л дээ. Би яг энийг хэлж байгаа сургуулаач бас үүсгэж байгаа юм биш л дээ. Тэгтээ яг зарим багш нар маань ч тиймэрхүү юу хэлдэг л дээ. Чи бол одоо сагсаар нэг явахгүй шүү дээ. Наа чи нэг хэрэггүй зүгээр хичээлээ хийгээл яв. Наадгаа өрхмөрх гээл те.
Яг миний зүгээс л яг хин энэ харилцсан гоё хамтраад ажиллах зүгээр юм болов уу гэж хардсан шүү дээ. Одоо жишээ нь оюутны лигтэй ингээ идэвхтэй тоглолтыг те ерөөсө бэлтгэлээ тасдаг, хичээлээ тасдаг нэг оюутанд ч юм уу те сургуулийн зүгээс тэтгэлийг олгочод тэр оюутан маань дагаад өөрөө ирэхгүй хичээлдээ суух байхгүй юу. А дагаад бас те амжилт одоо тоглох арга барил тийм хоорондоо бас өрсөлдөн эн чинь бас баг дотроос өрсөлдөн шүү дээ. Тийм болохоор хин эндээ гоё тиймэрхүү асуудлуудыг шийдэх арга байдсан болов уу гэж бодож. Манай сургууль бол яг зарим сургуулиудтай болоод яг дэмжлэг жоохон дутаад байгаа юм болов уу гэж. Чангал байна л да. Чанга талдаа. Тэгэхээр яг чанга байж болно. Тэгтээ танаас өөр түүхэнд нэг ч хүн тэтгэлгүй тамирчны National Scholarship гэдэг нэг тийм өгжсэн түүх би л сонсож байгаагүй. Сонсож байгаагүй тийм. Уул мундаг төвшөө хүртэл сангууд сурч байсан шүү дээ. Ер нь үе мундаг олон сагчид төрсэн сургуультай. Тэгээд бас би бол ер нь өгдөг. Одоо шинэ мөсгэд шинэ хөтөлбөр бас Эрдэнэ багш ингээд төхөөлөлтөд яваад ямар ч гэсэн үгдийн эсэл дээрээ ямар ч нэг тийм гоц аюустай одоо тамирч хүүхд авах ч юм уу те тэр нь одоо сагтны хүүхд жиж болно өөр спортын жиж нэг тиймэрхүү хүүхдийн квот моотой нэмүүлээ сургууль мургуулаараа батлуулаад тийм нэлээ бас тийм ажлуудыг хийж байгаа юм бэ нэлээ тэрийг бас ихтэй хэлсэн те тэгээ бас төлбөр мөлбөрийн хөнгөвчилж өгдөг төлдөг ч юм уу те тиймэрхүүнүүд байгаа да одоо санхүү маань үлдчихэд байгаа юм байна шүү дээ те тэгэхдээ яг зөв энэ зүйл дээр бидний оролцоо их чухал юм шиг байна даа бол холбоо өнөөдөр холбооны зүгээс яг одоо шил удирдлагуудыг эзэдүүдийг авчирч тэр тэмцээнийг үзүүлэх, харуулах, танилцуулах танаа өвдөж чи ийм амар тоглоод шүү. Ингэж мундаг юм амжилт гаргаад штэ гэдэг зүйлийг холбоо өнөөдөр бас тодорхой хэмжээний иймэрхүү одоо байгаа сургуулиуд дээр асар том нөлөөлөл үзүүлэх магадлалтай нөгөө эн чин цаагаараа тэр багш нарт профессорууд одоо энэ спортыг үзэхгүй байгаа хүмүүс юу гэж бодлоо. Энэгээр энэ оюутан тамирчид маань бас энэ сургуулийнхаа нэр төрийг гаргаж जैन сурчилж जैन тийм. Энэ бол бас өөрөө цаана маш ач холбогдолтой ийм зүйл гэдгийг ойлгуулна гэсэн үг л дээ. Намаа одоо тэтгэлэгтэй тамирчны хувьд бусаддаа үлгэрч жишээ болох юм. Одоо жишээ нь видеокастыг үзэж чиний саяны оюутны лигийн тоглолтууд ч үзээд бас нэг жоох охин чамшиг болох юм өрөж байгаа шүү дээ. Их чиг болоод инкээс отны гэрээ сургуульд ороод яг энэ өмсгөлийг өмсөд тоглох юмсан. Тэтгэлэгтэй тамирчин болсноор тодорхой хэмжээний хариуцлага би бол энийг маш өндөр хариуцлага чам дээр ирж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ чамд яг ямар нөлөө өгч зүгээр өнөөдөр би тэтгэлэг авчлаа гэдэг ээж аавдаа хэлээ гэрийнхнийгээ баярлуулахаас гадна тий өөрөө сургуульд өвлөрч оюутан байх хэрэгтэй. Манай сургуулийн хувьд гэх юм бол нөгөө чаддаг юмараа хүн сайн байх юм бол тэтгэлэг олгоно гэдэг юм хөтөлбөртэй байхгүй юу? Тэгээд тэрнээс гадна ингээ манай сургуулийн мэтгэлцэн өөр ийм хөл бөмбөг ийм юмараа сайн байх юм бол тэтгэлэг олгодог. Тэгээд саксны хувьд гэх юм бол манай сургууль бэлтгэлийн эрц тэгээд тухайн тамирчны сурлагын голч дүн тэгээд амжилт 3-ыг ингэж гурвуулангийн ингэж бодож байгаа. Тухайн тамирчин тухайн жил хэдэн хувь хөнгөлөх вэ гэдгийг боддог байхгүй юу? Тэгээд яг нөгөө нэг хамгийн гол нь багш нар гэхээсээ гадна бас ээж аав нь амар дэмжих хэрэгтэй болов уу гэж миний хувьд боддог. Ингээл одоо хичээлээ яваал ингээл бэлтгэлээ хийгээд хажуугаар нээж аав нь дэмжихгүй байвал ингээл тухайн тамирчин ингэж одоо хосуулах боломжгүй. Мөн дээрээс нь багш нар нь ингээд ойлгохгүй байвал хэцүү. Тэгээ хамгийн гол нь хүн дуртай юмаа хийж байгаа болохоор ерөөсөө ийм одоо төвөгтэй юм шиг санагдахгүйгээр тухайн зүйлээ ингээл хийчих юм бол болно л гэж үздэг. Нэг нөө оюунлаг оюутан тамирчнаар сонгогдоход одоо танаа гэр бүлийнхэн яаж хүлээж авав? Тэр мөчийг яг сонсоод хоёр бас ямар яаж хүлээж ямар сэтгэл төрж ирсэн. Тоглол яваад байсан чи юу вэ гэсэн юм шиг. Харин ингээд яг эцсийн мөчөд бидний ингээ гаргаад яг финалийн өдрөөл ингээл энэ хоёрт мэдчихэж байгаа байхгүй. Тэрнээс өмнө бол ерөөсөө юу ч мэдэхгүй л байсан. Аав ээж тэр маань маш их баярлсан л та. Тэгээ сакс тоглож байгаад бас тэ ерөөсөө үр дагавар нь ийм юм байж болдгийм байна те. Нэг ч гэсэн бас тэ ингээ гоё зүйлтэй байдгийм байж тэ сакс чинь те. Заавал ингээл тэ хожигдоод байгаа ч цаанаа бас их гоё үр өгөөжүүдээ чамд өгдөм байж өгдөг юм нэг ойлгосон бас нэг наваа дэмждэг болсон. Цаашлаа тэ. Бид яг энэ дээрээс хүн одоо юу гэдэг тамирчин оюутан тамирчин гэдэг сураад хажуугаар намжуулаад энэ бол яг үндэ амар ядарна шүү дээ. Ядаргаа нь бусдаас арай илүү орно. За окей хичээлээ ингээд хийж чад те. Энэ нэг бодит үр дүн байх хэрэгтэй. Нэг бас юуны төлөө те. Би ингээд онц сураал ингээд бэлтгэлээ хийгээл ингээд зүгээр би өөрөө ядарч जैन те. Тэр нэг юм тодорхой хэмжээний бодит үр дүн гараад чин ээж аваагаа баярлуулаа те. Өөрөө ч тэрнээсээ сэтгэл хангалуун байна гэдэг бас нэг юм том мэдрэмжтэй. Тэгээ бас энэ биднээс яг энийг бас хоорондоо яг энэ шагналыг анх ингээд үүсгэн байгуулад сууж байхдаа ярьжсэн баг. Энэ бол өстөд айгүй гоё тийм мэдрэмжтэй. Одоо тэгэхээр би мэдгүй болохоор асууж байгаа шүү. Оюунлаг тамирчин ингээд сертификат ингээд дурсгалын гэрчлэгээ өгч байгаа бах тийм. Тэр гэрчин байхаас чи илүү сургууль дээр байж ах хэрэгтэй юм шүү. Тэгээд дараагийн тамирчид манай хэдэн оны төгсөлтөөс
Тэр тоглогч оюунлаг тамирчин гэж болж исэн шүү. Яагаад дараагийнх нь бид нар байж болохгүй юм шүү дээ. Тухайн баг бид нар тэдэн оюунлаг тамирчин лигийн шилдэг тоглогч гэдэгтээ энэ дүүцэж очихгүйч ач холбогдлын үед ийм гэж ойлгоод байхгүй. Тэгэхээр манайхаас одоо тэдэн удаа тийм оюунлаг тамирчин оюутны сагсан мөнгөний холбооноос шагнал аваад ингэж исэн шүү гэдгээр дараагийн орж ирж байгаа шинэ тамирчид. За манайх бол ийм боломжтой. Тэнд байгаа тэр 14 дугаарыг харж байна уу? 2020 оны оюунлаг тамирчин. Зарлах хэрэгтэй шүү дээ. Манай дүлгэн болж ирсэн. Та нар ч гэсэн юм боломж байгаа. Тий. Энэ дараагийн тамирчид их гоё юу өгөх гоё санаа. 14 дугаар чи би л шууд мөнгөлмөр санагдсан. Яг 14 дугаар сонгосон юм. Тамирчид дугаар айгүй холбогдолтой байдаг шүү дээ. Тийм анх орж игээд л яг 14 дугаарыг сул байсан байхгүй юу? Хинж авахгүй. Хинж Тэгэхээр авахгүй. жоохон муу дугаар. Шууд ганц олдож байгаа нь ингээл авцсан байхгүй. Аа шинэ тоглогч дугаар үгүй би наригч хинж авахгүй яатсан болохоор шинэ тоглогч сонголт байхгүй. Сонголт байхгүй шууд л авч ирсэн. Намаа ямар дугаартай байна? 13. 10. 10. Яг одоо 10 ч одоо хөлбөмбөгт бол хамгийн гол гэдэг юм шүү дээ. Ер нь 10 сагсанд бас Би 15 дөөрөө амар дуртай. Ягаад ч юм 15 оноотой дандаа угсаа холбоотой гэдэг. Ямар ч тохиолдолд ерөөсөө л 15 оноодоос таалдгүй. Тэгээ дээрээс нь амар ээлтэй байдаг болохоор би 15 дуртай. Тэгээ сонгож тоглосон. Одоо гэр бүл нь одоо айгүй гоё дэмжиж байгаа шүү дээ тий. Яг нөгөө нэг манай ээж аваа хоёр болохоор намайг 10 жилээс хойш ингээд 7 дугаар ангиас хойш сагсан мөнгө хичээлж эхэлсэн байхгүй. Тэгээд ингээ амар дэмждэг. Тэгээд ингээд яг ингээд 4-р курс одоо ингээд төгсөж байгаа ингээд хариуцлагатай жишүү намуунаа тэгээд ингээд сагстайгаа ингээд асуулаад ингээд хичээлээ ойлгохгүй ч юм уу ийм тохиолдол гарч ийн үү хийж ийн үү гэдэг амар санаа зовчихсон. Тэгээд дээрээс нь 4-р курстэй ингээд дадлага хийх хэрэгтэй гэд нөгөө нэг хууль эрх зүгээр сурдаг болохоор дадлага хийх хэрэгтэй. Тэгээд дадлагатай яг тоглолтууд маань давхцаад тэгэл ингээд дадлага хийхгүй тэгэл ээж аав ингээд жоохон дургуутах тал дээр байсан. Одоо ингээд төгсөх гээд идэг ингээд юу ч мэдгүй ингээд сагс гэсээр гал ингэж үдэ гэл. Тэгэл хэжсэн чи оюунлаг тамирчин болол тэгэл амар хүлээж аваа. ээж аваа юу Баярлалаа. Мартцсан уу? Хичээл хийж байгаа юм байна ингээд. Тийм шүү дээ тий. Зүгээр дадлагыг адлаа хийж байгаа. Энэ дэр нэг юм нэмж хэлэхэд тэр маа тэнүн хэлж ийл та нөө сургуулийн удирдлагуудтайгаа ингээд хамтарч ажиллах тийм. Энэ дэр нөгөө гол санаа нь бас бид нар одоо юу гэдэг энэ тамирчнаа жоохон бодож үзээч тий. Ингэ тгийж яаж гэж байгаа шиг биш тий. Тэгвэл яг хөө энэ хүмүүс чинь бас нэг тодорхой хэмжээ амьд үзүүлж байгаа болохоор энэ дээр нь зүгээр яаж дэмжиж болох болцоо нь юу энэ хүмүүс чинь бид нэр энэ хүмүүс чи хичээлдээ суухгүй байхад чөлөөлөөч өгөөч гэж байгаа бол биш. Тийм бол удирдлагуудыг бид нар хийж байгаа зүйлэл харуулдаг. аль тий. Хуучин бол чөлөө өгчдөг байсан юм уу? Жинхэнэ чөлөө өгдөг байсан. 10 жилийн сургууль өгдөг. Өсвөрийн тэмцээнүүд төр чинь 2-7 хоног байрлалцдаг байсан шүү дээ улсын аврагт ороод. Тэгээд сургуулийнхаа спорт заалны хажуудлын өрөө-мөрөнд байрлал тэгээд явчихдаг. Тэрийг бодлоо Одоо ч тэгээ бас октоор болж байна л да. Нийгэм өөрчлөгдөж байна. Агаад онлайнаар хичээл хийдэг болчихж байна. Гэртээ хийж гин, кофе шоп хийж гин тий. Интернетийн хурдлаас лаптопоо үрээд Заал руу бас очих тохиолдолж гарч байгаа шүү дээ. Биднээс шиг заавал нэг юм хичээл тах гэдэг бас арай өөр нийгэм гоё болоод байна шүү дээ. Тий бас энэ дээр нэмж хэлэхэд одоо бид нэг сүүлийн жилүүдэд хэрэгжүүлээд байгаа гош дүнгийн юу гэдэг ярьж байгаа. Яг ингээд хэрэгжүүлж эхснээсээ хойш үр дүнгууд бас өгч ийн л тоо. Тэгээ яаж өгч ийн вэ гэхээр ингээд одоо ингээд за энэ хүүхд чинь заавал одоо энэ гош дүндэд байх хэрэгтэй гэж тавьчихгууд багш нарт нь ингээд нөгөө хүүхдүүд нөгөө одоо хүүхд тамирчид чинь ингээд нөгөө зарим нэг өдөө бэлтгэлээ хийдгүү ч юм уу тий. Тэмцээндээ явдгүү, хичээлдээ явдгүү ч юм уу тийм хүсэл байдал үүсдэг байсан бол тэр нь ерөөхдөө өөртөө тамирчид өөртөө ухамсараа ойлгоцсон. хариуцлага өндөр болж тий хариуцлага өндөр болоод ирж байгаа. Тэнгүүтээ тэр хүмүүс чинь өөртөө хичээлээ хийгээд ирж ингэж байгаа. Тэнгүү тэрийг нь багш нар нь биднэрт өөртөө мэдгэж байгаа. Энэ хүүхд хичээлээ хийж эхэлж байна. Тий эцэг эхүүд нь бид нар лөө яаж байна. Энэ манай хүүхд хичээлээ хийгээд эхэллээ. Тийм мессеж явж байгаа. Тэнгүүд бид нар өөртөө ч нэг удамжаар ингэ явж идэг. За юу гэдэг тэмцээн уралдаанд ингэ очоо явж байгаа. Хүүхдүүдийн яриан дунд голчтун гэдэг нь чухал байдаг шүү гэдэг мессеж нь ялж очсон байхгүй. Ха миний голчтун хүрэхгүй байгаа. Одоо хэдтэй байгаа би хахад гэхдээ болно шүү дээ. Чи тэгтээ заавал сурах хэрэгтэй ч юм те. Яг тэр мессежүүд нь оюутан болгон дээр очсон байгаа юм бас үр дүнгээ өгч гинэ гэж харуулах. Та санаж байна уу? Одоо үндсэндээ бид нар чинь жоохон баг чинь бид тэр гадаа гарах гэдэг. Хичээлээж байгаа шүү. Яг тэр чинь болохоор яг амьдрал дээр байдаг зүгээр л энгийн яг тэр хичээлээ хийж гарсан юу гэдэг. Ээж хийсэн шүү дээ. Тэгээ ээж авнаар бидээс юу тиймэрхүү юмд оролдог гэсэн. Тий харин тийм. Хичээлээ тэгвэл одоо хичээлээ хийчүүд бисэгээ тоглох болж байгаа. Жишээ нь одоо би юу ингэдэг гэсэхгүй намаа ингээд яг 10 төгсөж явах чи эдийн засгаас сурна. Чи мөс эдийн засгийн курст нь чи тоо бэлдэх. Ингээд 5 дугаар ангиас тооны анги өгчөж байгаа манай. А нүдүүлээд тоонд нүдүүлээд зааж байгаа сагсаа тоглоод дуртай юм чи яалчгүй тоглоод явж. Тэгээ 10 дугаар анги болж
тооны давтлага, нэмэлт давтлага хичээлээс гадна аваад өгч байгаа. Тэрийг манай сургуулийн тооны багшиг яриад нэмэлт давтлага авах болчихж байгаа. Аюу хэцүү байдаг. Тэгэл яг нь бэлтгэлийн цаг таарчин. Тэгэл ороод сууж байгаа яг нөгөө багш заалны хажуудлын өрөө. Түнгууд манай хүмүүс ч орж ирэл. Одоо манай мөрөө одоо зэврэг шиг хүмүүс те орж ирэл дүф гэж хүмүүс тоорол. Ямар ч тэр юу ингэхгүй. Түнгууд багш дэгдэг гэсэн юм. За. Чиний угаас төвлөрөхгүй мэн. Чи яв. Тэр үлэг ороод цаг 30 минут бэлтгэлээ хийчихэд буцаад ороод тэр. Хөзөө гожуулаа буцаа орж ирэхээр чинь сайхан юм цатаахгүй л ороод. За одоо энэ дээр энэ тоглолцсон те. Ингэж явдаг байсан. Тэгээ одоо энэ ингээд хараад юм бол яг л энэтэй холбоотой л байгаа байхгүй. Энэ зүйлийг тэгээ бүр ингээд энэ 10 жилийн сургуулиас хичээлмээр байна. Яг. Зүгээр л энэ бол зүгээр бидний одоо жишээлбэл яг ингэж өсөж төрсөн одоо гэр бүлийн одоо жишээлбэл нэг гол юм шүү дээ. Хөшүүрэг. Өнөөдөр чи тэхгүй бол би тэхгүй шүү гэдэг. Нэг хүүхдийн хүмүүжлэг чи яг тэгдэж шүү дээ. Яг тэрнтэй адилхан тэр зүйлийг л гэр бүлтнээс байдаг давхар 10 жилийн сургуульд энэ зүйл байх шүү дээ. Стандарт ингээд бид нар барьдаг болчихоо тийм. Тэгвэл яг болох гэдэг. Би тэгээд оюутны лигийн энэ удирдлагатай холбоотой нэг асуулт асуумаар байна. Жил болгон одоо удирдал болвол ямар нэг өрмөц рекорд шинэ амжилтууд тогтоод явж идэг. Энэ жилийн үед ер нь өрмөцийн амжилт юу байв? Тэгэхээр хоёр тамирчнаас асуу яг танаа багт чи юм уу эсрэг багт чинь гарсан нэг тийм янз бүрийн багийн нэг тоглогч карьер хамгийн өндөр оног авсан байж болно шүү. Тэгэд нь чи туслаад имэр болсон. Эсвэл багчин чамд тоглож гисэн хамгийн олон тоглолтод дарааж хоцсон ч юм уу. Эсвэл багшийн чинь нэг түүхэн хожилж байт юм уу те? Гой тоглолтууд байна л да. Сургууль дээр болж исэн тоглолтууд яг санаанд орж ирээ. Хожигдож явж байгаад нэг эргийн ирэлт хийж хождог. Тиймэрхүү тоглолтууд л ер нь хидэд болсон шүү дээ. Манай сургуульд энэ жил бол ялч нэг сургууль дээр тоглохын давуу тал тэр юм шиг байна л да. Сэтгэл зүйн өндөртэй болчдөг. Тиймэрхүү л орсон жил байна да ер нь энэ жил. Намна. Манай сургуулийн үед гэх юм бол хувийн хвшлийн ихтэй сургуулиудаас эрэгтэй нь мөнгөн медаль, эмэгтэй нь хүрэл медаль аваад ингээд амжилттай. Мөн дээрээс нь одоо энэ хоёр багч нь хоёулаа ижил бол тагшийн тасгалжуулдаг багш тий. Нөгөө алар танан гард баг маа нөгөө дээдлиг дээр авраг гарсан. Тэгээд айгуу тийм алтан хүрэлтэй жил байсан. Коуч шиг бичиж байгаа шүү. Коуч нь баяр өгч байгаа. Мундаг байсан. Үнээр мундаг ажиллаж байгаа айл төвшин. Тэгээд ижил бол тасгалжуулагч маань бас саяхан дууга тоглох видеокастын нэг дугаарт бас өөрөө зочноор оролцоод ярьсан. Тэгээд ерөн зүгээр Монголын сагсан бөмбөгийн одоо хүүхдүүдээс авахлаад ингэж явж байгаа энэ олон шатны энэ тэмцээнүүд донд оюутны лиг яг аргагүй ялгарч чадчих. Зохион байгуулалтын одоо төвшөндөө энэ усад бүх зүйлээрээ тэгээд дараагийн удирдлагч гэсэн үнэхээр гоё болно гэдэгт би итгэлтэй байна. Тэгээд та бүхний цаашдын ажилтнаа бүгдээрэнд нь амжилт хүсье. Түрүүн одоо удирдлын дууссан гэж андуурсан байна. Хоёр тамирчнаа сүүлийн удирдал нь одоо senior year гэж ярьдаг шүү дээ. Энэ бол та нарын хувьд хамгийн чухал удирдал байх хэрэгтэй. Яагаад тэгэхээр энэ удирдлын дараа дахиж оюутны тамирчнаар тэмцээнд орох боломжгүй. Тийм учраас сүүлийнх нь удирдалд нь амжилт хүсье. Медалийн өнгийг өөрчлөөрэй. Хүрч чадаагүй тэр зорилгодоо хүрээд медалийн тавцанд зогсоорой гэж та баяртай хүсье да. Тэгээд нөгөө нэг юун дээр сүүлийн нөгөө финалийн өдөр болж исэн нэг юмыг би нэрээ асуух гэдсэн. Final Four. Final Four дээр би тухайн өдөр нь орой очиж үзнэ гэж байж исэн чинь спортын тугаар маань юмнуудыг хураацсан байдалтай шийднийг колцог салгаад аваа явуулсан гэж тэнд яг юу болсон бэ нэрээ. Тэр талаар би бүр яг дэлгэрэнгүй нэг асууя гэж бодсон. Тэгээд яг бүр тийм дэлгэрэнгүй мэдээлэл авчих. За яг энэ дээр ийм л юм болсон юм аа. Орой нөгөө зохион байгуулалтын ажлаар очиод тий. Яг зөв хөлцөө хураагаад сандал мандал юмнууд аваад тэгээд юу яатсан байсан л та. Яг тэрээр маргааш нь сүмөмгийн дээдлийн холбооныхонтой ярилцаад буцаагаад юмнуудыг яаслаад тавьсан. Зүгээр миний хувьд нэг юмд бас их ингээд сэтгэл эрензэглээд одоо явж байгаа нэг юм зүйл байна л да. Энэ юу юм гэхээр спортын төв ордон гэдэг нь миний ойлгож байгаагаар одоо би төрийн албанд ажиллаж исэн хүний хувьд одоо энэ төрийн өмчт спорт заал төрийн өмчт спорт заал тийм. Одоо энэ бол яг бол бие тамир спортын газар хариалтаа заалахгүй. Тэгэхээр энэ юу гэдэг энэ нийгэмд үйлчлэх ёстой газрын заал спорт заал. Тэнд бол яг өмнөдөө одоо тэрнтэй холбоотой төрийн байгууллагууд юм уу заамаагүй тэр түрээслээд мөнгө болж байгаа бүхэнд нээлттэй байх хэрэгтэй байхгүй. Жишээлбэл тэгсэн чинь энэ дотор яг тэр хувийн хөрөнгө оруулалтаар доторх зохион байгуулалтыг хийчихэлтэй. Энэ хуучнаар одоо энэ 90-ад оныхнаар яриул одоо менежментийн хөвчлөлт гэдэг юмыг янзлаад аваад ингэдэгтэй адил юм шиг надад туу санагдаж байгаа. Жишээлбэл тэгээд тэр онооны самбар, гэрэлтүүлэг, сандал, тэр тамирчдын сандал
колцоо гэж би бол ойлгосон тэрийг хувь хүн хөрөнгө оруулалтаараа хийгээд авцсан гинэ. За тэгээд тэр хүн дуртай хүндээ түрээсэлдэг. Түрээслэхдээ төрийн албаны энэ байгаа одоо энэ шин түрээслийг бол одоо юу гэдэг төрийн байгууллагын эд хөрөнгө бол тодорхой хэмжээний үнийн дүн гардаг байхгүй. Эннээс давуу юу гэдэг зах зээлийн үннээс илүүтэйгээр одоо тэрийг түрээсэлж байгаа жишээтэй нэг ийм асуудлууд бол байгаа юм. Тэгээ энийг холбогдох хүмүүс нь өөрсдөө ч мэдж байгаа. Одоо би өөрөө спортын төв ордон дээр олон жил тоглож байгаа нэг бол энэ дэр бол маш их хэмзэглсэн. А манай оюутны сагсан бөмбөгийн холбооны хувьд бол тэр юмнуудын түрээслэх гээд нэлээд үдсэн ойлголцолд хүрээгүй. А тодорхой хэмжээгээр тэр колцоо болон ганц нэг гэрэлтүүлэх сандлаа бол гаргаж өгсөн. Гол самбар бол одоо Final Four дээр бол ажиллаагүй. За сүүлийнх дээрс ажиллаагүй биднээс бол дандаа бүгдийг гаднаас зөөж орж дэлгэх зогсож хийсэн байна. Өнөөдөр яг жишээлбэл дэлгэх зогсроход өнөөдөр манай Монголд ямар үнэтэй байгаа вэ те? А гэхдээ энийг бол яг гэж байгаа бол спонсор байгууллагатай хамтран биднээс бол ямар нэгэн байдлаар өндөр түвшин зохион байгуулъя гэсэн үднэс л энийг хийсэн. Тэгээ цаг хугацаанд бас их тулцсан байна. Тэгээ одоо энэ дэр бол айгүй эмзэглэлтэй залуучууд бидний хувьд бол эмзэглэлтэй явж байгаа. Энд холбогдох хүмүүс нь байвал энэ дээр бас нэг арга хэмжээ аваач гэдэг одоо төсөлтийг тамиаар нь болохгүй бол залуучууд тэн дээр нийтийн хөрөнгө босгоод нийтийн бүх хүнд яг эргэтгэж үйлчлэгдэх хэрэглэж болох тэр тоног төхөөрөмжийг аваад өгье гэж биднээс тийм саналтай байна. Тийм учраас одоо энэ асуудал одоо болоос Монголын сагсан бөмбөгийн холбооны юм хэрүүл байгаа юм. Энд дээр нэг инээдтэй юм бас байгаад байгаа. Юу гэхээр яг зүгээр тухайн өдөр манай хүмүүс очиад нэг нэг зохион байгуулалтынхаа юмуудыг хариу зээжсэн. За маргааш өглөө нэг Final Four болгож ирсэн. Тэгээ яг өглөө ингэж болж ирсэн утас дуугарсан би ч утас аваад гарсан. Манай ордны Нямка ах маань залгаж байна. Та чинь яга манай хөлтөний шийдэг аваа авч байгаа гэдэг. Бүр гайхсан. Тэр одоо би юу вэ Нямка ахаа бид нар энэ хөлтөний шийдээр яах вэ гэдэг. Би бүр өөдөөс нь гайхаад та чи уурч хүнд ажиллачаад ягаад та нар л хамгийн сүүл гарсан. Та нар авч байгаа гэдэг. Тийм байдалтай. Өөртөө спортын төв ордны тэр хүмүүс нь дотор нь ажиллаж байгаа хүмүүс нь тэрийг мэдэхгүй байх чинь. Тийм дүр зур харагдаж байгаа байхгүй. А тэгээд ингээ ерөөхдөө ингээ бусад одоо багш залцуулагчтай ингээ яриад үзэхэд ерөөхдөө спортын төв ордон маань нэг 60 жил гарны түүхтэй ордон юм байна л та. Энэ ордон дээр бол олон төрлийн зургууд орж ирсэн. Тэгэхэд бол яг энэ шиг ийм тохиолдол ийм кейс ерөөсөө гарч байгаагүй. Ерөөсөө огт байж байгаагүй түүх маань сая манай ингээ яг Final Four дээр гарч байгаа жишээ тийм. Тэгэхээр яг тухайн өдөр болов тэгээд оройн одоо 16 цагаас үлдсэн баха тийм үйл ажиллагаа явах гэж хахад өдөр 12 13 цаг гэхэд ч ийм байдалтай байжсэн. Тэгээд би бол үзэгчийн хувьд бол маш их харуулж ямар ч асуудал байж болно. Гэхдээ эцэстээ одоо сагсан бөмбөг гэдэг спортоор хоолоо олж байгаа бол энэ спортоор амьдарч байгаа бол яагаад адилхан нэг спортын нэг зорилготой явж байгаа хүмүүст ийм саад үзүүлж байгаа бол гэдэгт би хамгийн эмзэгсэн. Тэрнээс одоо бус асуудал нь бол энд нэг яриад тийм учраас яагаад тэгж байгаа гэдэг юм бол сакс энэ ч ерөөсөө нэг шүү дээ. Нэг гэрүүл шүү дээ. Уг нь бол тийм ээ. Тэгэхэд ийм хэмжээний хандлага байна л да. Гол асуудал нь зүгээр юу гэх юм байгаа. Энэ нэг харгалтаан гэдэг ба энэ нэг хэрүүл тэмцэл гэдэг ба. Оюутны сагсан бөмбөгийн холбоог бити оруулах. Өнөөдөр бид нар асар том гэгээлэг баггүй. Өнөөдөр энэ хүүхд залуучууд ямар ч буруу байхгүй. Өнөөдөр бид нарыг одоо зохион байгуулж байгаа энэ комиссийг хэрвээ үзий ядаад хэрвээ одоо хармааргүй байгаа бол одоо юу гэдэг юм байгаа хохиромор байгаа бол хохироож болно. А гэхдээ өнөөдөр үндэсний хэмжээний ийм том тэмцээнд оролцож байгаа оюутан залуучуудыг бол хохирох нь бол тэрээс буруудаа асуудал байна. Одоо ингээд хэрүүлээ бойлоо те. Хэрүүлийн чанартай юм аа зөндөө юм. Монголын оюутны спортын холбоо гэж юм. Энэ нь бол чинь манай Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны дээд байгууллага. Мөн шууд. Би бол тэгж ойлгож байгаа. Тэгээд бид нүсаа ингээд оюутны сагсан бөмбөгийн холбооны лигийг ингээд амжилттай зохион байгуулаад дөнгөж дуусч юм л энэ ковидын үеэс болчихж байгаа байхгүй тийм. Тэгээд өмнө манай удирдлагууд холбогдоод энэ Монголын оюутны спортын холбоотой холбогдоод одоо энэ оюутны спортын наадам оюутны одоо манайхаар одоо хуучны хэллэгээр спорткад оюутны спорткад нэг зохион байгуулах бид нөө санал бүх юм хөргүүлсэн байсан. Харамсалтайгаар өнөөдөр Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо яг энэ асуудлыг энэ тэмцээний зохион байгуулж байна л да. Өнөөдрөөс эхэлж байна. Тэгээд энэ дөр бол биднээс яг үл ойлголцолтойгоор өнөөдрөө хөгтөж байгаа байхгүй. Гэтэ яг энийг ямар нэгэн хэрүүл уруул болохгүй. Оюутны спортын холбооныхонтой очиж уулзъя гэж бодож байгаа. Энд бол ямар юм байгаа те. Хариуцсан секторын тэмцээнүүдийг
зохион байгуулж явах нь ингээд нэг одоо шугамынхаа дагуу явах гэдэг шүү дээ. Оюутны спорт синержи үүсэж шүү дээ. Оюутны спорт гэдэг яваараа ингэж явах гэдэг. Тэгэхээр бид нар одоо энэ спорт хамгийн олон үзэгчтэй энэ спортоо ингэж олон тийшээ хуваах бол манай одоо бүх сагсан бөмбөгийн одоо салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол эмзэг асуудал баг. Тэгэхээр дор бүрнээ нэгийг бодож хоёрыг тунгаагаад чи асуудлаа шийдья хэдүүлээ одоо тэгээд ер нь одоо энэ асуудлаа ардаа орхихгүй бол бид нар маш олон тамирчдын боломжийг бас хаагаад байна гэдгийг хэлмээр байна л да. 21 оны Чингдүгийн универсал гэж наадуу те асар том тэмцээн болно. Тайванаас хойшоо яваагүй. Чи хэд он юм бэ? 2015 он. Яг манайх бол бас сүүлийн хэдэн жилд нь оролцоод явсан. Тэгээ 50 тусанд нь оролцоогүй тэнд 15 онд нөгөө юунд болсон шүү дээ. Тазаанд. Биш ээ. Солонгосын Гонжууд болсон. Гонжууд болсон. Тэрнээс хойшоо болно. Тэгэхээр одоо бид нар яг энэ яг урд төрчдөр Чингдүү орох ёстой. Бид нар яг тэрний төлөө л одоо явмаар байна. Яг зөв. Тийм тэрэнд одоо ядаж одоо энэ дээрээ хагаралтаад байгаа бол доороо бид нар энэ хагараагүй энэ нэг цул болцсон энэ оюутнуудаа авч явж тэр универсалд оролцох ёстой. Энэ ч нөө олон улсынхаа стандартаараа бол яг тухайн жилийнхаа оюутны лигийн аврах баг нь явдаг тэмцээн байхгүй. Ер нь тийм ээ. Одоо тэр NCAA бол аврах болсон бага сүүл бол Канзасыг явуулж ирсэн. Өнгөрч жилийнх нь аврах бага тийм. Тэгээ аврагуудаа бид нар явуулаад оюутны амирч хоорондоо шүлтгчтэй явуулдаг. Тэгэхээр одоо ном журам дүрм одоо юм байдаг бол олон улсын оюутны спортын холбоо тэргүүр бол ингэж явах хэрэгтэй байх гэж ингэж бодож байна. За тэгээд төгсгөлд нь хоёр оюутан тамирчны маань хувьд сүүлийн удирдал нь эхлэх чинь би түрүүн бас андуурсан байлээ. Ингээ сүүлийнхээ удирдалдаа саяны удирдалдаа гаргасан амжилтаа өшөө илүү ахиулаарай. Би намнагаа бол медалийнхаа өнгийг суулаа аврагын төлөө тоглоод магадгүй шилдэг тоглож болоод ингээ алтан медалын эзэн болоосаа гэж хүсэж байна. Дүлгөөнийгээ бас багийн сая ингээд аврагуудад хожигдсон болов ирэх удирдал танаагч өөр авраг болоод өөр хин нэгэн тоглогч авраг болсон салууд хожигдсан ихний шатанд тэгээд ингээ сууж байгаараа гэж өгсөн юурээ тэгээд оюутны сагсан бөмбөгийн холбооны удирдлагад та бүхэндээ энэ гоё тогтоосон стандартаа цааш энэ өндөр түвшинд нь байрж аваад уралдаан тэмцээнүүдэд өшөө гоё амжилттай зохион байгуулж олон оюутан тамирчдыг тэдний эцэг их гэр бүлүүд олон ихтэй сургуулиудыг хамарсан өшөө гоё тэмцээнүүд зохион байгуулаарай гэж ингэж хүсэж ингээд зочин хөтлөгчийн хувьд энэ үрээд миний хэлэх үг туслаа. За Тэмэр ахта баярлалаа. Ямар ч үедээ сая сүүлийн сэдв нэг жоохон ийм асуудалтай холбогдолтой юмуд ярьлаа шүү дээ. Тийм учраас би одоо та спонсорын бэлгийг өгье. Манай Sinopec Energy Bar аа тэгээд Roto гэдэг нүдний савд нүд ядрах нүд ядрахад алжаар тайлдаг суур гэсэн. За манай нэг тэнүү их сайн туршаад үзээтгэр том нүдтэй юм. За тэгээд Sinopec манаас бэлтгэлээ хийснээ дараа энерги нөхөхтэй иддэг energy bar тийм. Эсвэл бэлтгэлийнхаа өмнө хөнгөн snack маягаар идэж бол өдөр 2-оос илүү идэж болохгүй гэсэн шүү. Тэгвэл бүр тийм юм байна. Ачаал нь 4 Red Bull уусантай адилхан гэсэн шүү дүлгөөнөө. 4 Red Bull амар шүү. Манай төчөө хөтлөгчд маань дандаа бэлэг байдаг. Өнөөдөр бэлэхгүй байгаа шүү. Тэгээ бас энэ оюутны сагсан бөмбөгийн холбооноос 20 жилийн гарын бэлэг байгаа. Чи шөгч. Тэгээ 20 дахь жилийн одоо энэ 20 дахь удирдлагын 2020 онд болж байгаа. Юу нэг бэлцхан дурсгал юм. Таны нөгөө нэг merchandising гэдэг. Зөв зөв. Энэ хэлсэн байж шүү. хэлсэн байгаа даа. Дээрээс нь энэ усны сав. Нөгөөх нь бол энэ усны аппликейшн форс гэдэг байна. MCB. За тэгээд Тэмэр ахта маш их баярлалаа. За ямар ч ингээд оюутныхаа сагсан холбооны гарын бэлгийг та бүхэнд гардуулаад тэгээд ингээд дугаартайгаар видеокастын 2 дахь удирдлагын 5 дахь дугаараа өндөрлүүлье. Тэгээд дугаартай хамтран ажиллагч Исан, Roto, Sinopec, Cafe Bene-гийнхэнтэй баярлалаа. За баяртай. Удахгүй болсон.